Сайн мэцхан өрх мөндөд сонсогчдоо сэтгэл зүгээр биш зөвөр ойлгох юуратай мета подкастын дараагийн дугаар инх эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаарын сэдэв болохоор сэтгэл судлалын судалгаа гэж юу вэ гэсэн сэдвийн дор ярилцах байгаа. Энэ удаагийн дугаарт зочноор оролцож байгаа Си сургалт Монгол төрийн бас байгууллагын сэтгэл судлаач Зүч. За сэтгэл судлаач Зүч ах маань оролцож байна. За тэгээд зочноо танилцуулах зорилгоор тийм ээ. За академик боловсруулалтын талаар ярилцсан тийм ээ. Анх хэдэн онд яг хаан сэтгэл судлал гэдэг мэргэжлийг төгсөв. За тэгээ магистра хаана хийвч гэдэг юм уу. Одоогор докторийн зэрэг хамгаалах талаар бодож байна уу яаж юм гэдэг. Бакалавра 20 онд Мүйсийн сэтгэл судлалын юу гэвэл тэнхимийг сурч төгсөж аваад мастера 24 онд Тайваны Азийн их сургуульд сэтгэл судлалын судалгаа шинжилгээний чиглэл буюу Master of Science гэдэг зэргийг аваад тэгээ одоо хүртэл сэтгэл судлалын ялангуяа нийгэм сэтгэл хөдлөлийн чадварууд болон ёс зүйн хүүхдийн ёс зүйн хөгжил сэдвийн хүрээнд 2 гаруй жил судалгаа хийж ин Си сургалт Монгол төрийн бас байгууллага дээр байгууллагын нэр нь Си сургалт гэдэг нь англиар SEE буюу Social Emotional and Ethical гэдэг үгний товчлол. Тэгэхээр яг тэр 3 судалгаатныхаа хүрээнд судалгаагаа хийгээл одоо байж байна. Докторийн зэргийг бол тийм хамгаална. Гэхдээ одоогор эндээ эхлээд хийж дуусгах хэрэгтэй төслүүд ажлууд байгаа учраас тэрийг өчгсөн дуусгачаа тэгээд докторийн зэрэгээ хөөндөө. За одоо оюутнуудын бас нэг боддог болсон бодол нь ингээд хоёр л зам байгаад байгаа шахын сэтгэл судлаа сурж байгаа. За нэг бол ингээд сэтгэл судлалын ингээд нэг судлаач болдог тий. За нөгөө хэсэг нь болохоор ингээд зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч болд юм шиг тий. За та ягаад сэтгэл судлал одоо судалгаа илүү дагнаж явсан бэ? Сэтгэл зүйн зөвлөгөө юу нөгчөөс нүд тэр талаар юм бодож яснаа. Тэгээ анх сэтгэл судлаар сурж эхлэхдээ бол сэтгэл зүйч болно л гэж бодож орж исэн. Тэгээ яванда оюутан байх хугацаанд бакалаврын оюутан байх хугацаанд ер нь зөвлөгөө биш юм байна, судалгаа юм байна гэж хараад тэгээд судалгаагаараа мэргэшхийн тулд цаашаа суралцаа явсан ба. Ер нь маш том зургаар харах юм бол ялцчгүй яг сэтгэл судлалын салбар дотор нэг бол сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ эсвэл сэтгэл судлалын сэтгэл зүйн судалгаа шинжилгээ хийгээл явна гэдэг юм хоёр зам байгаа л да. Гэхдээ сэтгэл судлаар сурахаар нэг том давуу тал нь юу вэ гэхээр баг ямар ч салбар руу хөрвж болохоор тийм. Гэхдээ бүр яг мэргэжлийн одоо шинжилгээ ухааны судалгаа шинжилгээ рүү яваад орё гэх юм бол мэдээж тэнд бол дутагдал үүснэ. Гэхдээ ер нь хүнтэй ажиллаж байгаа хүн байгаа газар сэтгэл зүйн асуудал байна. Сэтгэл зүйтэй холбоотой ямар нэгэн ажлын байр тэнд байгаа. Тэгэхээр тийшээгээ хөрвчих боломжтой тийм мэргэжлийн болов гэж би зүгээр боддیں۔ Тэгэхээр судалгаагаа проектын хасаа шууган явуулсан учраас ерөөсөө сэтгэл зүйн зөвлөгөөний талбар руу бол ороогүй. Гэхдээ мэдээж сэтгэл зүйн судалгаагаар сурж байгаа үед бүхэл төвшөндөө сэтгэл зүйн зөвлөгөөний хичээлүүдийг, онолуудыг, арга техникүүдийг үздэг. Ерөөсөө судалгаагаар сурна гэхээр огт зөвлөгөөгөө тэр чигт нь орхиод явдаггүй байгаа. Тэгэхээр тэр хүрээнд хийж исэн дадлага ажлууд бие даалтууд гэдэг юм уу. Тэр үрээгээр бол яг зөвлөгөөтэй холбоотой ажлууд хийж ирснээс яг талбар дээр чинь ихнээсээ ажиллаж байгаагүй. Окей. За одоо сэдвийнхаа дагаа асуултууд руу орж эхэлнэ. За хамгийн ихний асуулт маань ерөөхдөө нэлээд ерөнхий асуулт байгаа. За сэтгэл судлалын судалгаа гэж юу гэлдэг вэ? За энгийнээр тайлбарлавал за тэгээд одоо магадгүй энэ нөгөө сэтгэл судлалыг ягаад шинжилгээ ухаан гэж тооцогддог болсон талаар бас ярьж эхлэх байх гэж бодож байна. Тэгээ бас юм судалгаа гэж юу юм бэ те? Хүмүүсийн өдөр тутмын ажиглалт туршилт хүртэл одоо судалгаа муу юм уу те? Энэ яг ялгаа нь юу юм? Сэтгэл судлалын судалгаа бол сэтгэл судлал анхандаа ч тэр одоо ч тэр юу нь юу судалж байгаа гэхээр гарт өргөхдөггүй, нүдэнд үзэгдэхгүй, чихэн сонсогдохгүй 5 м хүүгээр баримтжуулах боломжгүй материйн бус зүйлийг судалж байгаа тийм. Тэгэхээр тэрийг ер нь шинжилгээ ухаан яадаг вэ гэвэл энэ судалж байгаа зүйлүүдийг тоон хэлбэрт оруулж түүнийг ямар нэгэн байдлаар хэмжиж тэр хэмжсэн зүйл ямар байгаагаас шалтгаалаад түүнийг нэмэгдүүлэх эсвэл бууруулах ямар нэгэн арга замуудыг гаргаж ирж тэр арга зам нь ажиллаж байгаа хэсгээ нөгөө зохиосон хэмжих төхөөрөмжөөрөө судлах тухайнаа хэмжээд үнэхээр өсөж гинүү үнэхээр багасж гинүү гэдгийг нь
бодитоор харж байгаа энэ процессыг л хамгийн энгийнээр бол шинжилгээ ухаан гэж байна. Тэгэнгүүт сэтгэл судлалын шинжилгээ ухаан тэр баригдахгүй материйн бос зүйлийг яаж хэмжих вэ гэвэл түүнийг хэмжих үс онлын түвшинд нь тодорхойлж загвар үсгэж түүнийгээ хэмжих нэг бол туршилт, нэг бол арга асуумж, эсвэл ярилцлагын аргуудаар хүний өөрийгөө юу гэж бодож байгаа, өөрийгөө хэрхэн дүгнэж байгаа, эсвэл тухайн моментэд туршилт хийж байгаа бол моментэд ямар хариу үйлдэл зан үйлийг үзүүлж байна гэдэг тэр гадаад илэрлэлээр нь гадаад илэрлэлийг нь хэмжих замаар судалгаа хийж байгаа процессыг сэтгэл судлалын судалгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл сэтгэл судлал хизээ яг аль биесээр шинжилгээ ухаан гэж тооцогдож эхэлж байгаа вэ? Одоо өөртөө яагаад сэтгэл судлалын шинжилгээ ухаан гэж авч үзэх нь одоо зүүн хэрэг юм бэ гэхээр бид бол аливаа зүйлийг тэр дундаа сэтгэл зүйн онцлог үйл явцуудыг гадаад зан үйлийн илэрлэлээр нь хэмжиж байгаа учраас л сэтгэл судлал бол шинжилгээ ухаан болчихж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр хэрвээ энэ хэмжих зүйл байгаагүйсэн бол бид нэр ер нь бол одоо сайхан философийн санаануудаас хэтрэхгүй зүйл болно гэсэн үг л дээ. Гэхдээ одоо орчин үед энэ философи маань өөрөө бас өөрсдийн гэсэн онцгой судалгааны арга зүйтэй болоод ингээд хөгжсөн байна л да. Тэгэхээр бас ингэж хэлж байгаа нөө философи бол шинжилгээ ухаан биш гэж байгаа юм биш. Зүгээр ер нь санааны түвшнээс ахихгүй тийм одоо шатандал байх байсан л гэж хэлж байгаа санаа. Тэгэхээр одоо харин тэр философийн санаанууд те онолуудыг бид нэр үнэхээр ажилтдаг юм уу? Энэ бодит зүйл мөн үү гэдгийг судалгааныхаа арга зүгээрээ бодит байдал дээр гаргаж ирээд популяцийнхаа түвшинд, нийт хүн амынхаа түвшинд, соёлынхаа онцлог дээр тулгуурласан хүн ам зүйн насны нийгмийн эдийн засгийн улс төрийн нөхцөл байдал хэмжиж маш олон зүйлүүдийг харгалзан үзэж хагаад яг энэ яриад байгаа онол чинь тэгвэл бидний нөхцөл байдалд ажиллаж байгаа мó гэдэг баталгаажуулж байгаа тэр мэдлэгийг бүтээж байгаа. Энэ үнэхээр ажилтдаг. Энийг хэрвээ энэ зүйл 500 хүн дээр энэ онцлогтой 500 хүн дээр ажилласан бол 501 хүн дээр ч гэсэндээ очиод наад арга ашиглах юм бол наад арга чинь үр дүнтэй байх магадaltaй байна гэдгийг баталгаажуулж өгдөг гэсэн үг. Тэгэхгүйгээр 500 хүн дээр магадгүй яг арга бодитоор ашигласан хүн өөрөө тэр баталгаажуулалтыг хийхгүйгээр хувьдаа бодлын түвшинд, таамгийн түвшинд эсвэл би яг 500 хүн дээр хийсэн, тийм учраас 501 дээр нь ч гэсэн хийж болно гэдэг те. Яг 500 хүн дээр ажилласан юм уу, ажиллаагүй юм уу гэдэг тэр баталгаа байхгүйгээр явна гэдэг бол одоо таамгийн түвшинд л гэсэн үг те. За үзэж байгаа хэлбэрээр магадлалын түвшинд байгаа гэсэн. Магадaltaй бүр маш одоо бага магадaltaй зүйл хийж байна л гэсэн хэлбэр болох нь л те. Тэгэхээр сэтгэл зүйн судалгаа бол сэтгэл зүйч нэрээ энэ үр дүнгуудээр судалгааны ололтуудаар тэтгэж өгч идэг. Сэтгэл зүйчнэр маань хаана аль арга хамгийн баттай, хамгийн нотлоготой ажиллаж байна. Ямар онцлогтой хүмүүстээр тэр аргыг туршаад тэр аргыг туршихтаа сэтгэл зүйн туршилт судалгааны тэр ёс зүй болоод одоо шинжилгээ ухаанч байдлыг нь бүрэн хангаж хийсэн судалгааны бүтээл байна уугүй гэдгийг харгалзан үзэж уншиж судлаад одоо нэг за тэгвэл би энэ аргыг илүү ашиглая. Энэ аргыг нь хүмүүст хүргэх нь өөрөө ёс зүйтэй хэрэг юм байна гэдэг дээрээ бас шийдвэр гаргах боломжтой болж байгаа гэсэн. Ерөн сэтгэл зүйн ёс зүй, сэтгэл судлалын ёс зүйн салбар бол өөрөө маш нэг том судлагдах юм. Бид нөр үргэлж хүнд хамгийн баттай, хамгийн сүүлийн үеийн хамгийн чанартай зүйлийг хүргэх ёстой. Тэрийг тэгвэл хин нотлогоожуулж, баталгаажуулж байгаа юм бол бас судлаач нар орж ирж юу хамгийн чанартай, юу хамгийн баттай ажиллаж байгаа гэдгийг гаргаж ирдэг хүмүүс байгаад гэсэн. Богиноор тайлбарсан юм амар томор дэлгэрүүлчлээ тий. Зүгээр дэлгэрэнгүй байх тусмал илүү гоё санагдсан. За тэгвэл судалгаа хийхгүйгээр сэтгэл судлал гэж ярих юм боломжтой юу? Одоо сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлдэг сэтгэл зүйчнэр хүртэл судалгаа хийдэг тийм ээ. Судалгаанд тулгуурлаагүй сэтгэл зүйн зөвлөгөө яриа ямар эрсдэлтэй байх юм? За хэрвээ сэтгэл судалгаатай одоо судалгаагүй байсан бол тий өнөөдрийн сэтгэл засал зөвлөгөө яг ямар байх байсан бол тэн дээр бол үргэлж одоо тухайн хүний өөрийн итгэл үнэмшил дээр эсвэл өөрийн амьдралын туршлага дээр эсвэл магадгүй сэтгэл зүйн зөвлөгөө өгöd нэг тодорхой тооны хүмүүст өгсөн туршлага дээр л одоо явж байгаа зүйл байхгүй. Өөрөөр бол зүгээр хоёр найз хоорондоо ярьж байгаагаас нэг агсан түвшинд
гарч ирэхгүй байх эрсдэлтэй тийм. Гэхдээ мэдээж тэр хүний одоо өгөгдсөн ийм харилцан ярианы хүнийг ойлгох, мэдрэх тэр эмпати суурь чадварууд зэрэгс хамааран өөрөж болох байх л та. Гэхдээ бид нэр юуг зорж байгаа вэ гэвэл би сэтгэл зүйч нартай 100 хүнд асуудалтай байна гэд тусламж ирээд тэр 100 хүний асуудал ямар байхаас хамаарат магадгүй зарим хүмүүс бүр миний амийг авраач гэд хурж ирж байгаа тийм. Гэтэл тэр нөхцөлд сэтгэл зүйч нь сэтгэл судлаач нь өөр сонсч ирснээр сайхан бодол дээрээ тулгуурлаа зөвлөгөө өгч байгаа бодолт тийм. Тэгэхээр их одоо ёс зүгөө асуудалтай зүйл болж ийн гэсэн үг л тийм. Тэгтэл тэр 100 хүнд магадгүй тохирохуйц аргыг нь онлайн түвшиндээ зохиогоод маш том онлайн түвшин гэдэг нь бол бүр нэг фреймворкийн түвшинд буюу маш олон судлах туунуудын онолуудын огтлцол дээрээс нэг сэтгэл зүйн зөвлөгөөний арга зүйг гаргаж ирээд түүнийгээ олон хүмүүстээр туршаад туршилтаа баталгаажуулаад ингээ нэгтгээд 100 хүний ядаж эрдэнэ те ядаж 80% нь энэ бол ажиллаж байна. Магадгүй үлдсэн 10-20% нь өөр ийм онцлогтой байгаад исэн учраас одоо судлаа сэтгэл зүйн зөвлөгөөний арга техник маань одоо чанартай үр дүнд хүрсэнгүй буюу тэр хүмүүс гайгүй болоод явсан ч гэсэндээ маш хурдан эргээд нөгөө асуудалтай өртөөд эргээд ингээд тусламж хүсэж байна. Эсвэл ямар нэгэн сураг ажиг байхгүйгээр сешнүүд явж исэн чинь алга болцлоо ч юм уу те. Аль эсвэл бүр зарим хүмүүст нь арга техник нь тохироогүй учраас бүр илүү эрсдэлтэй нөхцөл байдалд авааччлаа ч гэдэм юм. Ийм байдлаар ингээд аргуудыг хооронд нь харьцуулаад ямар нөхцөлд ямар асуудалтай хүнд аль арга техник илүү тохирж ийн гэдгийг нь хүртэл судалгаагаар гаргаж ирнэ гэсэн үг тийм. Ер нь сүүлийн үеийн судалгаанууд яг энэ судалгааг маань арга техникээс ганц холбоотой зүйл биш. Зүгээр л сэтгэл зүйн үзэгдэл үйл явцуудыг боловсролын сэтгэл судлалт, боловсролт, эдийн засагт хэрэглэгчийн зан үйл, улс төрийн шийдвэр гаргалт гэх мэтчлэн бүх салбарт нь тус нь судлаа явж байгаа. Тэгэхээр ганцхан сэтгэл зүйн зөвлөгөөний аргыг судалдаг зүйл бас биш тийм. Судалгаа бол бодит амьдралд хамгийн их нөлөө үзүүлдэг зүйлс нэг харахгүй юм тийм ээ. За тэгвэл сэтгэл судлалын судалгаа хэдэн үндсэн төрөлтэй байд юм бэ? Ямар төрлүүд байдаг вэ? Тийм байдаг уу? Төрлийг нь юуны түвшинд хувааж ийн гэдгээс нь л болж байгаа. Жишээ нь судалгааныхаа арга зүй. Хамгийн энгийн одоо нэг тоон болон чанар ингээл хуваагдаад хэлэх. Тийм тэр бас судалгааны өгөгдөл цуглуулах арга зүйн түвшиндээ тоон болон чанар гэж байна. Ер нь судалгааг бол асуумжаар авах буюу оролцоо судалгаанд оролцогч өөрөө тодорхой өгөгдсөн асуултуудыг уншаад түүнд хариулах хэлбэрийн англиар бол self report буюу self assessment гэж хэлдэг. Нөгөөт нь болохоор туршилт буюу тодорхой лабораторийн нөхцөл байдалд хүнийг зорилт зан үйлийг хийлгүүлээд түүнийг нь хэмжээд өөр бусад контрол бүлэг буюу яг судалгааны зориултын бус одоо хүмүүстэй харьцуулж хэвийн амьдралаараа хэвийн зүйлийг хийж байгаа юм хүмүүстэй харьцуулаад энэ хоёрын ялгаа байна уу гэдэг хэмждэг энэ туршилт судалгаа гэж хувааж болно. Тэгээ гурав дахь нь болохоор quasi experimental буюу яг ийм контрол болон удирдлагын болон туршилтын бүлэг гэж одоо хуваах боломжгүй нөхцөл байдалд бол жишээ нь энэ юун дээр ажиглагддаг бол дийлэнх боловсролын хөтөлбөрүүд бол quasi experimental гэдэг. Тодорхой сургуулийг дүүргийн сурагчдыг сонгож аваад тэнд хөтөлбөрийг хэрэгжүүлэхийнхаа эхэнд болон төгсгөлтнийг хэмжээд өөр бусад хөтөлбөр хэрэгжихгүй байгаа дүүргийн ч юм уу сургуулийн хүүхдүүдийг мөн давхар хэмжээд энэ хоёр сурагчдын хооронд ялгаа гарч ийнө гэдэг нь үздэг тийм. Гэхдээ энд бид нэр бүх гаднаас нөлөөлөгч хүчин зүйлүүдийг нь хянах боломжгүй байсан учраас хэрвээ хөтөлбөр хэрэгжүүлсэн сургалт хөтөлбөрийг хүлээж авсан хүүхдүүдэд өөрчлөлт гарсан байлаа гэхэд бид нэр шууд хөтөлбөрийн үр дүнгээр хөтөлбөрийн нөлөөгөөр энэ үр дүн гарсан гэж хэлэх мадаггүй дүгнэлтэнд хүрэх боломжгүй байгаа даа гэсэн. Яг лабораторийн түвшинд магадгүй 10 хүүхдийг сонгож авчираад бүх бусад хүчин зүйлүүдээс нь орчноос нь салгаж ягаад тэнд нэг сар ч юм уу 2 сарын хугацаанд тэр хүүхдүүдийг амьдруулад зөвхөн хөтөлбөрөө одоо тэнд нөлөөлөгч хүчин зүйлээр бид нэр туршиж үзсэн бол одоо энд бид нэр жинхэнэ туршилт хийсэн гэх боломж жишээ бүрдэж байна гэсэн үг. Гэхдээ нэлээ бүдүүн баарыг маш товчхон ярьчлаа. Ийм гурван түвшинд нь хамгийн дээдлэлт нь хувааж үздэг. Тэгээд тэр дотроо
өгөгдлөө бид нэр асуулгаар хэмжих юм уу, тоогоор хэмжих юм уу, цуглуулах юм уу, тоо өгөгдлөө асуумжтойгоо холсон mixed method буюу аль нэг нь ашигласан байх юм уу гэдгээс ялгарч болно. Судалгаа гэхээр харахгүй том одоо салбартай одоо бүх салбаруудаас судалгаа байгаа тийм ээ. Ер нь дундаа сэтгэл судлалын судалгаа гэхээр надад шууд бодогдож байгаа нөгөө тестүүд л бодогдоод байна л та. Тийм зөвхөн тестүүд, predictive test, effective test гэдэг тэр шууд бодогдож байна. Тэр бол тэр судалгааны арга зүйн бас нэг төрөлтэй. Бид нэр туршилт одоо бол нэг төрлийн туршилт явж гэнэ гэсэн үг л дээ. Тестүүд бол аль нөгөө оюун ухааны тест гэж хүмүүс сайн мэддэг баг. Бид нэр даалгавар өгдөнгүү түүнийг гүйцэтгэдэг. Тэр гүйцэтгэлийн хурд, оновчтой байдал, гүйцэтгэхдээ зарцуулж, гүйцэтгэхдээ одоо хэр өргөн хүрээнд магадгүй асуудлыг харж сэтгэж чадчихээн буюу хэлний түвшинд, хэлний логикийн түвшинд ямар байна гэх мэтчлэнгээр бид нэр туршаад байгаа юм. Бас нэг туршилтын нэг хэлбэр болчихно гэсэн үг. За одоо туршилтын судалгаа гэхээр за нэг асуудал гарнаа гэнэ. Одоо хүн дээр туршилт хийхдээ амьтан дээр туршилт хийх энэ төр гэнэ. Одоо энэ дээр нөгөө ёс зүйн хэм хэмжээний асуудал гарч ирж байгаа. За тэгвэл сэтгэл судлаачийн ёс зүйн дүрм ямар хөө гэдэг юм бэ судалгаан дээр тийм ээ. Яг судалгааны түвшинд бол нэгдүгürt бид нэр ямар нэгэн судалгаа хийж байгаа бол хамгийн түрүүнд олон улсад баримталж байгаа зарчим бол судалгааг Institutional Review Board буюу монголоор ёс зүйн хороо гэдэг хороогоор оруулж тэнд тухайн салбарын тухайн судлах тухууныг судалж байсан тэр салбараараа мэргэжсэн судлаачид судалгааны арга зүй болоод бүхий л зүйлийг нь хянаж үзээд энэ хин нэгэнд хохиролгүй, гэмтэлгүй мөн судалгаанд оролцогчдын эрх ашигыг нь бүрэн хангасан ийм судалгаа байна уу гэдгийг нь хянаж санал зөвлөмж өгдөг ийм хороо байдаг. Одоо саяхан Мойсийн нэгдсэн ёс зүйн хороо гэдэг хороо ажиллаж эхэлсэн байгаа. Тэгэхээр Мойс дээр ямар өөрчлөлт орж байгаа вэ гэвэл жишээ нь мастерынхаа түвшинд судалгааныхаа ажлыг хийж thesis гэж хэлж байгаа. Судалгааныхаа ажлыг хийж байгаа оюутнууд бол одоо заавал ёс зүйн хороогоор орж зөвшөөрлөө авдаг энэ олон улсынхаа стандарт руу орж ийн л тоо. Тэгэхээр тэнд бид нэр хамгийн анхны шатны одоо албан review гэж хэлэх үү. Монголоор одоо албан ийм санал зөвлөмж шүүмжийг тэнцэнээс авч байгаа гэсэн үг тийм. Тэрнээс наан бол одоо академик нөхцөлд суралцж байгаа хүмүүсийн хувьд бол нөгөө supervisor буюу өдөрдөгч багш нараас чиглүүлгээ аваад бүтээлээ тодорхой хэмжээний түвшинд хүргэчихэд тэгээд institutional review board руу ордог гэсэн үг тийм. За тэнд сурж байгаа хүмүүсийн хувьд болохоор нэг тиймэрхүү байлаа гэхэд бусад судалгаан дээр судалгаа хөгжүүлэлтийн хилцтэй тэнцэнээс ингэ судалгаа явуулж байгаа түвшинд бол мөн ижилхэн процесс. Судалгааны багийн ахлах буюу одоо лидер судлаач маань байна тийм. Тэр бол ямар нэгэн төслийг ахалж байгаа судлаач байх хэвээр. Өөрөөр бол диплом бичиж байгаа оюутны чиглүүлэгч багш шиг хүн одоо тэнд заавал ажиллаж явах хэвээр гэсэн. Тэр хүнийхээ чиглүүлэгдээр судлаач нар дэд ахлах судлаач нар хамтдаа ажиллаад судалгааныхаа дизайныг, аргыг, судалгааныхаа арга зүйг ашиглагдах тэр хэрэглэгдэх хүнүүдээ сонгоод төврөө сонгоод энэ арга маань энэ төвөрт ямар нэгэн хорихорл учруулахгүй гэдэг тэр баталгаажуулалтыг өөрсдийнхөө төвшөнд хийчээд ингээд дахиад IRB руу орох хэвээр. Тэгэхээр тэр IRB гэдэг байгууллага бол академикийнхаа хүрээнд ч тэр өөр босод энэ салбарынхаа судалгаануудыг бүрэн одоо хянж зохицуулж идэг ёс зүйн хувьд анхаарал хандуулж идэг ийм байгууллага байна. Тэгэхээр процессын хувьд болохоор тэгээд тэнцэнээс хэрвээ бид нэр зөвшөөрлөө авчих юм бол одоо бид нар нийгэмдэр гараад хүмүүсээс та манай судалгаанд оролцооч гэд өөрөглөө цуглуулах боломж бүрддэг гэсэн. Ёс зүйн хувьд болохоор процессын хувьд хамгийн ихний шаардлага нь тэр. Гэхдээ IRB тэнд ямар ёс зүйн шаардлагуудыг ерөнхийдөө тавиад байна вэ гэвэл нэгдүгürt энэ арга асуумж маань хамгийн орчин үеийн олон улсад ялангуяа хэрвээ Монголд судалгаа хийж байгаа бол зүүн өмнөд Аз болон Төв Азийн энэ бүс нутгуудад одоо хэрэг ашиглагдсан тий. Өөрөөр соёлын болон уур амьсгалын түвшинд байна. Ижил төстэй амьдралтай хүмүүс, улс төрийнхөө нөхцөл байдлын хувьд ижил төстэй амьдралтай хүмүүс төр нутагчсан эсвэл бүтээгдсэн асуумж мөн үү гэдгийг. Хоёрдугаар хэрвээ бид нөр өөрсдөө асуумжаа зохиож байгаа бол энэ асуумж чинь баталгаажсан асуумж муу юм уу? Яг ажилдаг гэдэг нь баталгаатай юу те? Энэ арга асуумжийг ашиглаад олж авсан өгөгдөл чинь өөрөөр бол бодиттой байх юм уугүй юу гэдгийг харж байна гэсэн. Гуравдугаарт судалгаанд оролцсон хүмүүст
маань ямар нэгэн урамшуул тэр хүмүүсийг дахин судалгаанд орохыг incentivize хийх буюу урамшуулах, сэтэлжүүлэх тийм зүйл байна уу? Тэгээд цуглуулсан өгөгдлөө хаана юунд зориулж яаж ашиглах юм? Олон нийтэд аваачаа цацчих юм уу? Хэн орсон гэдгийг нь судалгааныхаа материал дээр нэр усыг нь авч одоо эрсдэл учруулах уу гэх мэт чинь маш олон юм шат бүр дээр нь одоо шаардлагууд байгаа. Тэр болгоныг хараад тэр болгон дээр нь зөвлөмжүүдийг өгдөг гэсэн. Тэгээд тэр хүмүүсийн хувьд болохоор ер нь юунд баригдаж байгаа вэ гэвэл тухайн улсын шинжилгээ ухааны судалгааны шинжилгээ ухааны ёс зүй гэдэг тийм ёс зүйн код байх хэвээр. Монголд бас тийм хууль нь байгаа. Тэрийг бас давхар баримтлана. Тэгээд энэ бүгдийнхаа хүрээнд одоо судалгаа маань явагдана гэсэн. Зөв. Монгол улс тэгэхээр тодорхой хэмжээний ёс зүйн хүрээ төр хэм хэмжээний тогтоогод өгсөн байдаг байх нь шүү дээ. Хуулийн хүрээнд бол гэхдээ тэр маань одоо бусад улсуудтай харьцуулах юм бол маш учир дутагдaltaй байгаа л да. Аха. Зөв. Монгол улсад нөгөө сэтгэл судлаачийн ёс зүйн дүрм гэж аль биесны тийм дүрм байхгүй тийм. Бүгд нөгөө AP ерөөхдөө гарын авлагаа болоод ашиглаж авч байгаа тийм ээ. Тэгэхээр тийм нэг ёс зүйн дүрм бас байх хэрэгтэй бах тийм. Гэхдээ тэрнээс өмнө нь одоо яадаг ч юм тийм холбоо энэ төр бас байдаг л үү. Тийм сэтгэл зүйчдийн нийгэмлэг гэж байгаа. Сэтгэл судлаачдын хэмжлүүний зүйчдийн хэмжлүү нийгэмлэг гэж байгаа. Тийм нэгдсэн нийгэмлэг маань холбоо маань одоо тэргүүлжин салбарынхаа хөгжлийг түүчлэх, манлайлах ёстой л гэж би бол боддоо шүү дээ, хардсан шүү дээ. Гэтэ одоо хин нэгэн гарч ирээд хамтрал үүсгээд бүлэг болоод хийхгүй л бол бахвайдгаараа л байна шүү дээ. Тэгэхээр тэр яг нэг нэрнийхээ институцийнхаа нэрний түвшинд сэтгэл зүйчдийн нийгэмлэг, сэтгэл судлаачдын нийгэмлэг гэж байгаа чинь бусад улс орнуудыг харах юм бол APA чинь American Psychologists Association, Америкийн сэтгэл зүйчдийн нийгэмлэг гэж байгаа байхгүй тийм. Тэгэхээр тэр байгууллагаас түүнийг түүчилээ манлайлаад ёс зүйн кодыг гаргаж ирээд ингээ явдаг. Гэхдээ дүүцүүлээ бодох юм бол одоо Монголд байгаа байгууллагууд нь тийм байгууллагууд л байна л да. Тэгэхээр тэр хүмүүсийг бид нэр одоо бас хийх ёстойгоо хүлээгээд байж ах ёстой муу үгүй мүү бас мэдэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн сэтгцэн эрүүл мэндийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл уртахгүй хэрэгжинэ гэдэг яриа байгаа. Улсын хурлын гишүүдэд маань энэ талд анхаардаг хүмүүс байгаа. Тэр хүмүүс маань нэгтгэхэд ажлын хэсэг үүсгээд ажиллаад эхэлнэ гэж байгаа. Тэгэхээр тэнд л одоо хамгийн чухал зүйлүүдийг тусгаж оруулах ажил бас байгаа. Тэгэхээр хэнийг бас ямар хүмүүсийг, ямар салбарын хүмүүсийг тийшээгээ сонгож ажилуулах нь тийм хинэн сандал тавих нь. Тэр хүмүүс маань нийт олонлогоо бас төлөөлж чадах уу гэдэг нэг асуудал байгаа тийм. Залуучуудаас хүн сонгоно гэснээр залуучуудтай ажилдаггүй зүгээр л яг тэр насны нэг хүнийг очиод сонгоод ажиллах юм бол залуучуудаа төлөөлөх боломжгүй болчихно. Тэгэхээр тэр төвшөнд бас бодлого боловсруулагч нар одоо ажлын хэсгээ бүрдүүлэх хэрэгтэй болчихно гэсэн. Тэгэнгүүт нүсэр их ажил байгаа биз дээ. За өмнөх нэг асуултан дээр хальтад дурдаад өнгөрцөн. Тэр нөгөө над нэг бүтэн асуулт байсан байхгүй юу? Та тэр дурдаад өнгөрцөн. Тэр нь болохоор судалгаа хийх үйл явц юу нь яаж эхэлж яаж дууссан бэ гэдэг асуулт байсан. Тийм. Одоо нөгөө ёс зүйн орон өдрээр ингээ батлагдуулаад явж байгаа шүү дээ. За тэгвэл тэндээс цаашаа одоо яах юм? Яг хамгийн эхлээд мэдээж одоо яг судалгаа хийх ер нь санаа сэтлэг хаанаас хэрхэн яаж төрдөө одоо чинь хөв хүм байж болно те эсвэл за байгууллага байж болно те хамтарч ажиллаж иж бас болно тийм. Хамгийн гол нь зорилго нь бол ямар нэгэн асуудал аль эсвэл ямар нэгэн хэрэгжиж буй зүйлийн үр дүн хэмжихийн тулд судалгаа гарч ирж байгаа. Зүгээр л байж байгаа л стресс чинь их сонирхолтой юм ба штэ. Би стрессийн талаар судалнаа гэд бас үүсэж болно л доо. Гэхдээ тухайн судалгааны үр дүн судалгааны нэг бүр том өргөн хүрээний зорилго нь болохоор мэдлэгийг бүтээх, мэдээллийг баталгаажуулж олон нийтэд танилцуулах байхгүй. Хин нэгэн тэр судалгааны үр дүнг ашиглаад цаашаага өөр ямар нэгэн зүйлийг хийх боломжтой болох хэвээр. Хэрвээ тэр төвшөнд авчиж чадахгүй бол тэрийг бол судалгаагаа одоо
судалгааныхаа үндсэн том зорилгыг биелүүлж чадаагүй байна л гэж харах гэдэг юм тийм. Тэгвэл тэр бүтээлийнхаа үр дүнг олон нийтэд хүргэдэг channel буюу сувг нь юу гэдэг юм бэ гэхээр олон улстай бол сэтгүүлүүд байгаа, шинжлэх ухааны. Тэр сэтгүүлүүд рүү өгөөд тэр сэтгүүлт өгүүлэлийг хараад сэтгүүлийнхаа бас нөгөө төвшин чанараас шалтгаалаад peer review буюу бусад өөр судлаач нар бүтээлийг нь хараад чанартай чанаргүй нь ингээд сайжруулах энэ манай сэтгүүл дээр нийцэхгүй хэмтчлэн ингээд процесс явна тий. Тэгэнгүүт тэнд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэл судлал шинжилгээ ухаанд болохоор сэтгүүлүүдийг impact factor буюу монголоор нөлөөтэй вэ гэж яриад байгаа шүү. Нөлөө өндөртэй сэтгүүлүүдэд өгье гэх юм бол судалгааны бүтээл маань маш чанартай байх хэрэгтэй. Нөгөө ёс зүйн болоод шинжилгээ ухааныхаа үе шатууд процедуруудыг чанартай хийсэн байна уу? Статистик шинжилгээнүүд нь хүртэл тэнд чанартай байна уу гэх мэтчлэн зүйлүүд. Сэтгүүлүүд дээр бас гэсэн тодорхой хэмжээний шалгуур байгаа. Тэгээд том зорилго нь болохоор тэр байх нь. Гэхдээ тэр том зорилгоо хүрээнд одоо нөгөө стресс гоё юмаа гэд сонирхоод судлаа гэхэд тэр гоё зүйлээ эргээд нэг том асуудалтай холбохоос өөр одоо аргагүй болно л гэсэн. Стрессийг судлаад чи яг яах юм гэдэг асуулт байгаа байхгүй тийм. Стрессийг судлаад чи гаргаж ирсэн үр дүн чинь хинт хэрэгтэй. Юуг ямар одоо тулгараад байгаа асуудлыг аль эсвэл одоо байгаа нөхцөл байдлыг чи сайжруулах гэдэг юм, дээрдүүлэх гэдэг юм гэдэг тэр том нэг зорилгыг олж авахаас өөр аргагүй болно л гэсэн. Мэдээж яг судалгааныхаа цар хүрээний хувьд стрессийг ингэж хэмжин ийм зорилготой байна гэд зорилгоо тодорхойлно. Гэхдээ тэр зорилгоо эцэст нь өгүүллийнхаа хэлэлцүүлэг буюу discussion хэсэг дээр илүү томоор харж танилцуулдаг байхгүй тийм. Тэгэхээр тэр түвшин рүү л очино. Өөрөөр бол ямар асуудлыг шийдмээр байгаа юм бэ? Тэр асуудлаасаа гаргаж судалгааныхаа санааг гаргаж ирэх юм бол одоо илүү амжилттай судалгааныхаа үндсэн том зорилгыг биелүүлэхэд ач холбогдол бүхий байна л гэсэн. Өөрөөр бол нөгөөтэйгөр ямар нэгэн асуудлыг эзэний олоод мэдсэн бол тэр асуудлыг тэгвэл бууруулъя, эсвэл нөхцөл байдлыг дээрдүүлье гэдэг тодорхой интервенц, хөтөлбөр, эсвэл терапийн арга ч юм уу те энэ том зүйлүүдийг зохиогоод одоо түүнийг ажиллаж гин үгүй юу гэдгээ шалгах зорилгоор бас судалгаанууд хийж болж байна те. Энэ бол одоо санаа олж байгаа процесс. Мөн өөрөөр бол зүгээр ерөн нөхцөл байдал ямар байгаа гэдэг юм тандан судалгаа, needs assessment буюу хүмүүст юу хэрэгтэй байгааг мөшгсөн ийм судалгаанууд ч гэсэн байж болно. Тэр шалтгаалтай цар өрөөний хувьд нөгөө хоёртойгоо харьцуулахад анхын шатны болж ирж байна гэсэн. Ингээ санаагаа олсон бол хэнийг судлах байгаа зүйл чинь яг юу юм буюу конструктивын төвшөнд яг юу судлах гэдэг юм. Стресс юм уу, төгшөр юм уу, сэтгэл готрол юм уу, амьдралын сэтгэл ханамж юм уу гэх мэтчлэн гэр тэ. Эсвэл хид хідэн зүйлүүдийг судалж аваад хооронд нь холбоо хамаарал үүсгэх гээд байгаа юм уу? Регрессийн төвшөнд таамаглалын үр дүн харах гээд байгаа юм уу гэдгээс шалтгаалаад тэр статистик шинжилгээнүүдэд бодож болох нь байна. Ингээ энэ хоёрын уялдаан дээрээс түүрээ өгөгдлөө яаж цуглуулах юм? Онлайн дээр Google формоор цуглуулах юм уу, цаасан дээр хэвлээд гадуур яваад, сургуулиудаар яваад, байгууллагуудаар яваад, цаасаа тараагаад ингээд явах юм уу? Альсвал хүмүүсийг дуудаж авчираад олноор нэг танхимд суулгаж аваад авах юм уу гэх мэтчлээ. Тэр бүх жижиг үе шатуудаа тодорхой болгоод тэгээ боддоор судалгаагаа хүмүүсээс аваад туршилтаар явах бол одоо туршилтын багш төхөөрөмжөд лабораторийн орчин нөхцөл юу байх юм те? Ямар хүчин зүйлүүдийг бид нэр хараалцаж авч үзье. Судалгаанд оролцож байгаа хүмүүсийн inclusion exclusion criteria буюу судалгаанд оролцох боломжтой хүмүүсийн шалгуур нь юу байх юм? Ямар хүмүүсийг судалгаанд оролцуулах хасах юм? Их мэтчлэнгээр явсаар агаад судалгаагаа хийлээ, шинжилгээгээ хийлээ, үр дүн ямар гарснаас үл хамааран үр дүнгээ тайлагнана, тэрийг өгүүлэл болгоод сэтгүүлт хийлээд ингээ хүмүүс аваад уншиж байгаа хүн хөгжих боломжтой болж байна гэсэн. Тэр хүний хөгжилд оруулж байгаа маш том хувь нэмэр тэнцэнээс гарч ирж байна гэсэн үг тийм. Бүх нөгөө шат болц процессуудыг ярих юм бол энэ чинь нөгөө их сургуулийн 3 кредиттэй 16-7-ны хичээл болж байна. Яг зүгээр ингээд ерхий яриасан зурагасаа тэгвэл маш томсод байна шүү дээ. За дараагийн асуултыг ч гэсэн ерхий хариулъя. За судалгааны асуултыг хэрхэн яаж боловсруулт юм бэ? Судалгааны асуулт сайн байна гэдэг нь яг юу хэлж байгаа вэ?
асуултыг боловсруулна. Өөрөөр бол өгөгдөл цуглуулах чагаа аргаа яаж боловсруулж гаргаж ирдэг гэсэн үг тийм. Тэгэхээр анх ярьжсэн нэг бол туршилтаар өгөгдлийг цуглуулж болно, нэг бол self assessment-аар цуглуулж болгоно. Аль эсвэл судлаач асуултыг асуугаад тухайн моментод судалгаанд оролцогч тэр хариултаа хэлээд түүнийг нь өгөгдөл болгож авч болно. Тэгэхээр тэр асуултуудыг яаж зохиож авах гэхээр онлоосоо гарч ирнэ. Судлах байгаа судалгааны онлын хүрээ theoretical framework гэдэг зүйл байдаг. Жишээ нь амьдралын сэтгэл ханамж гэдэг хүний амьдралын сэтгэл ханамжийг судлая гэж бодъё. Амьдралын сэтгэл ханамжийг судалдаг хамгийн төгөмөл хэрэглэгдэж байгаа алдартай арга бол Денер болон бусад судлаач нарын зохиосон амьдралын сэтгэл ханамжийн асуумж гэдэг дотроо 5 асуулттай. Тэр 5 асуултыг хүнд өгөөд хүн өөрийгөө 1-5 оноонд үнэлээд өөртөө хэр нийцэж чинь гэдгийг үнэлнэ гэсэн үг тийм. Түүнийг нь судлаач аваад 5 онооны дундаж утгаар нь тэр хүнийг нийт олонлогийнх нь дундаж утгатай нь харьцуулаад энэ хүний амьдралын сэтгэл ханамж олонхын дундажтай харьцуулахад сул байна, бага байна, эсвэл дундажтай ойрхон байна, эсвэл өндөр буюу амьдралын сэтгэл ханамж өндөртэй байна гэж дүгнэх боломжтой болж ирж байгаа тийм. Тэр 5 асуулт яаж гарч ирдэг? Тэр 5 асуулт нэгдүгээрт амьдралын сэтгэл ханамж гэж бид юу хэлээд байгаа юм бэ гэдэг тэр онлоосоо гарч ирнэ. Амьдралын сэтгэл ханамжийг судлыг хичээд би чамаас очиод чи хэдэн резервэрийн гутал өмсдөг вэ гэж асуух чинь амьдралын сэтгэл ханамжтай онлынхоо төвшөнд холбогдохгүй шүү дээ. Чиний гутлын резервэр амьдралын сэтгэл ханамжтай чинь яг ямар холбоотой. Тэгэхээр тэр оновчтой асуултыг гаргаж ирэх хүртэл маш олон асуултуудын пүүлийг үүсгэдэг. За энэ хүний ер нь амьдралын сэтгэл ханамж гэдэг чинь Аристотелоос эхлээд Юдемониогоос эхлээд ийм онлын санаанууд гарч ирж исэн юм байна. 2000 жилийн түүхээ эргэж хараад судлаач нарын алдартай санаануудыг эргэж хараад. Тэгээд за ер нь нэг иймэрхүү юм хэлээд байгаа маань тэгвэл энэ зүйлийг нь бид нэр ингэж асуувал энэ хүнийг энэ хүний амьдралын сэтгэл ханамжийг хэмжиж болох нь энэ талаас нь асуувал энэ талаас нь асуувал энэ талаас нь асуувал гэд маш олон өнцгөөс нь бас асуултууд пүүлээ үүсгэхтэй тийм. Тэгээд тэнчнээс магадгүй би 100 асуултыг хамгийн шилдэг асуулт байна гэж шалгаруулаа гаргаж ирнэ. Тэр 100 асуултыг яагаад шилдэг асуулт байна гэж би үзэж байгаа вэ гэхээр бусад салбарын мэрэгчлэтнүүд рүү би явуулчихна. Тэр хүмүүс харж агаад за чиний 101 дэх асуулт чинь гутлын резюмертэй илүү холбоотой болоод нэ. Амьдралын сэтгэл ханамжаас холтчоод байна гэж үзээд муу оноо өгчих юм бол тэр муу оноо 10-20 мэрэгчлэтнээс ижилхэн муу оноо авчих юм бол би түүнийг тэр асуултыг энэ чанаргүй байна гэж үзнэ гэсэн. Үүнийг болохоор бид face validity гэж хэлдэг. Ер нь харагдцаасаа уншихад энэ амьдралын сэтгэл ханамжийг асуугаад байгаа юм шиг санагдаж гин үгүй юу гэдэг тэр санагдалтын төвшөнд тийм. 100 асуултаа гаргаад авчлаа. Тэр 100 асуултаа би магадгүй яг судалгаа авах гэж байгаа хүмүүсийнхаа зорилтод бүлгээсээ бас асууж үзээд энэ асуултыг уншихад та юу асуугаад байна гэж бодогдож байна. Энэ асуулт амьдралын сэтгэл ханамж гэдэг зүйлийг хэмжих гээд байгаа. Аль эсвэл энэ асуулт нэг ийм зүйлийг хэмжих гээд байгаа маа. Тэгэхээр та энэ зүйлийг хэмжиж чадна гэж бодож байна уу? Аль эсвэл энэ асуултыг уншихад танд хэр ойлгомжтой байна, тийм? Энэ асуулт яг юу асуугаад байгаа байна гэж та бодсон бэ? Гэх мэтчлэнгээр оролцогч нароос бас сан сэтгэлдлийг нь аваад дахиад 100-аас магадгүй шигшээд 50 болох. Тэр 50-аараа жинхнээсээ татвар дээрээ судалгаа аваад өгөгдлөө цуглуулад өгөгдөл дээрээ статистик анализ нь хэд хэдэн төрлийн reliability болон validity буюу монголоор баталгаад болон тохирос чанарын шинжилгээ гэж байдаг. Тэр шинжилгээнүүдийг хийгээд за амьдралын сэтгэл ханамжийг судлахад 50 асуулт хэрэггүй байна. Яагаад гэвэл 50 асуулт чинь нэгнтэйгээ энэ ижил дотоод мөн чанартай байгаа учраас ердөө 5 асуулт 50 асуултын түвшинд ажиллаж чадах юм байна гэдэг тэр эцсийн дүгнэлтэнд хүрэх боломжтой байдаг. Тэгэхээр нөгөө амьдралын сэтгэл ханамжийн алдартай асуумж чинь энэ процедураар явж байгаа. За ер нь 5 асуулт байхад л хүний амьдралын сэтгэл ханамжийг магадлалын итгэлцлийн түвшиндтэй 95%, 90% итгэлцлийн түвшинд хэмжиж чадах юм байна гэдээ гарч ирсэн байна гэсэн. Ийм процесс бүдүүн баргаараа бол явж байгаа гэсэн. Зөв. Асуумжийн бас хувьд те ярилцлагын хувьд ч гэсэндээ би дураараа за энэ хүнээс нэг ийм зүйл асуучих гээд шууд асуугаад тэрнийхээ хариултан дээр нөгөө хүн маань миний хүссэн зүйлийг миний асуух гэж судлах гэсэн зүйлийг хариулсан гэж үзэх бас боломжгүй гэсэн. Асуултаа хүртэл бид нэр мэрэгжлийн зөвлөлөөр комитегаар оруулж хүмүүсээ сансдагдлыг авч агаад за би тэгвэл ер нь хүмүүстэй ийм асуудлын талаар ярих гэж байгаа бол нэг ийм чиглэлээр ийм асуултууд маань хэв загвар нь хүртэл ямар байх вэ гэдгээ тэрэн дээр
бодолцсон шүү дээ. Өөрөөр бол лид хийсэн буюу тухайн хүний хариулт өгөхөд нь улам ингэж дэмжсэн нэгтлийн хариулт өгөх зам руу чиглүүлсэн асуултууд байх уу, neutral байх уу? Эсвэл тухайн хүнээс би асуултаа сөрөг бүтцтэйгээр буюу няцаасан байдлаас нь асуух уу? Эсвэл болон баталгаажуулсан байдлаас нь асуух ч юм уу. Энэ болгоныг бас бодолцох хэрэгтэй болж байна гэсэн. За одоо тэгэхээр нэг ийм асуудал гарч ирдэг те ингээд за саяны жишээнд ярьчлаа амьдралын сэтгэл ханамж гэдэг team тест. За ингээд Европт бий болсон тест тийм ээ. За монголчуудаас авал тэгвэл яах юм бэ гэж тохирох юм уу үгүй юм те тэр тестийг яаж нөтгшүүлэх юм. Одоо ойлголтын зөрүү гарч ирэхлүүл яах юм те амьдралын утга учир гэдгийг Европт нэг ойлгож байна, Монголд нэг ойлгож байна те. Тэгээд энэ одоо судлаач нь тохирох юм уу те гэдэг нэг асуудал гарч ирдэг тийм ээ. За тэндээс тэгвэл одоо судлаач нар тэгвэл одоо яаж одоо болтох бай тийм ээ. Болтохгүй л дээ тэрэнд одоо сая хэлсэн нутагшуулна буюу бид соёлынхоо онцлог өөр босод бүх зүйлийнхаа онцлогийг харгалзан үзээд амьдралын сэтгэл ханамж гэдэг зүйлийг тэр асуумжийг ашиглахдах үйс болтол нь хувиргаж адаптац гэсэн. Тэрийг бид нутагшуулт гэж хэлээд. Тэгэхээр нэгдүгürt амьдралын сэтгэл ханамж гэдэг зүйл өөрөө универсалны буюу дэлхий дээр амьдарч байгаа 8 тэрбум хүнд apply хийх ухагтхан конструкц. Өөрөөр бол дэлхийн 8 тэрбум хүн өөрсдийнхөө дотор би амьдралдаа сэтгэл ханамжтай юу үгүй юу гэдэг энэ конструкц оршиж байгаа юу гэдэг тэр сэжүүр байх хэрэгтэй гэсэн. Тэр сэжүүрийг хаанаас гаргаж ирж байгаа вэ гэвэл нөгөө онлоосоо л гаргаж ирж байгаа. Тэгэхээр ер нь энэ философийнхоо төвшөнд амьдралын сэтгэл ханамж гэдэг зүйл анх санаа нь гарч ирээд хөгжөөд хүмүүс оюун бодолтой ер нь амьдралын сэтгэл ханамжийн тухай ингээд тунгаагаад тэр нүхний тухай шин санаанууд гаргаж ирээд яваад байсан байна. Дээрээс нь тэр судлаач нар философчид зөвхөн тэр Европ хүмүүс энэ амьдралын сэтгэл ханамжийн тухай яриад байсан зүйл биш юм байна. Өөр бусад соёлуудад ч гэсэндээ амьдралдаа сэтгэл ханамжтай байх буюу би юуны төлөө магадгүй амьдраад байна гэдэг тухай, амьдралын зорилгын тухай, аз жаргалын тухай гэх мэтчлэн зүйлүүд ер нь соёл болгонд байдсан байна гэдэг дээрээс бид нар одоо тэгвэл амьдралын сэтгэл ханамжийг монгол хүмүүсийн төвшөнд ч гэсэндээ судалж үзье л да гэдэг тэр сэжүүр гарч ирж байгаа гэсэн. Амьдралын сэтгэл ханамжийг бид нар юуны тулд ер нь яг энэ конструкцийнхаа төвшөнд ярих юм бол амьдралын сэтгэл ханамжийн цаашаага юуг имплай хийдэг вэ буюу бид нар юуг хэмжихийн тулд одоо амьдралын сэтгэл ханамж гэдэг конструкц гаргаж ирсэн бэ гэхээр аз жаргал гэдэг асуудал хамгийн анх тавигдсан байхгүй. Хүний аз жаргалыг бид нар хэмжиж болох уу? Аз жаргал гэж ер нь өөрөө юу вэ гэдгээс улбаалж аз жаргалыг бид нар шууд хэмжих боломжгүй байна. Аз жаргал чинь өөрөө бүр хитрхи абстракт одоо operationalize хийя гэд ийм хүнд төвшөнд байгаа даа. Тийм учраас аз жаргалыг бүрэлдүүлэгч хүчин зүйлүүд юу вэ гэдгийг анх хайж үзээд тэр бүрэлдүүлэгч хүчин зүйл нь амьдралын сэтгэл ханамж гэдэг зүйл байх юм байна. Тэр амьдралын сэтгэл ханамжийг ингэж хэмжээ. Амьдралын сэтгэл ханамж өндөр байх юм бол бид нэр түүгээр нь дамжуулан тэр хүний аз жаргалын түвшин ч гэсэндээ өндөр байх юм байна шүү гэдэг энэ таамгийг төвшүүлж болох юм байна гэдэг амьдралын сэтгэл ханамж гарч ирсэн. Тэгэхээр аз жаргал гэдэг ойлголт шүү өөрөө универсалны мөн үг гэвэл мөн болчихж байгаа байхгүй тийм. Бид Монголд аз жаргал гэдэг ухагтхан байгаа юуг аз жаргал гэдэг гэх мэтчлэн ингээд ярьдаг, соёлдоо байдаг. Бид нэр аз жаргал гэдэг зүйлийг тархины одоо сэтгэн бодох тэр сэтгэлгээний сэтгэхүйн амьдралын нэг тодорхой чухал зүйл мэтэр хүлээж авч ойлгодог тийм. Би юуны төлөө амьдарч байгаа юм бэ гэвэл хүмүүсийн хувьд сэтгэл судлал мэддэг ч мэддэггүй ч ер нь би зүгээр аз жаргалтай байхын төлөө амьдарч байна гэж хариулдаг. Тэгэхээр тэр аз жаргалтай байна гэдэг байгаа тэгвэл яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг их сонирхол татж эхэлж байгаа байхгүй тийм. Хүн болгоноос ингээд юуны төлөө амьдарч байна гэсэн чинь аз жаргалтай гэж хэлдэг. Тэгсэн чинь аз жаргалтай гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэсэн чинь хэдэн 10,000 өөр хариулт хэлж магадгүй шүү дээ. Тэгэхээр үүнийг одоо судлах хэрэгцээ үүсээд ингээм амьдралын сэтгэл ханамжийн ухагтхан гарч ирж байна гэсэн. Тэгвэл за окей бид нэр соёлын түвшинд амьдралын сэтгэл ханамж гэдэг зүйл бас мөн байна уу гэдээ үзэнгүүт ижлэхэн байгаад байна. Тэгвэл амьдралын сэтгэл ханамжийг бид нар юугаар хэмжих вэ гэсэн чинь Европт үүссэн нэг арга байгаад байна. Түүнийг нь бид нар өөрсдийнхөө амьдралын сэтгэл ханамжийн асуумжийг соёлтой зохицсон байдлаар бүтээе гэсэн чинь тийм нөөц нь байхгүй байна. Тэгэнгүүт тэр нөөцийг одоо тэр нөөц маань байхгүй байгаа юм бол ямар
хялбархан аргаар хэмжиж болохгүй гэвэл хизээний нөөцтэй тэнд нь хөрөнгө мөнгө зарцуулагдаад бүтээд гараад ирсэн байгаа өөр улсад байгаа асуумжийг одоо соёлын төвшөнд бүтцийн төвшөнд хэл шинжлэлийн төвшөнд хэлний логикийн төвшөнд ингэж наашаага авчираад тентхийн амьдралын сэтгэл санамжийн санаа ухагтхан ойлголт манай Монголын амьдралын сэтгэл санамжийн санаа ухагтхан ойлголттой яаж онлынхоо төвшөнд дүүцэж чинь тэр дүүцэл дээр нь нийцэл дээр нь харж байгаа. За ер нь бол утга санааны хувьд бол одоо окей тий бидний ер нь амьдралын сэтгэл санаа гэж хүмүүсийн дийлэнхтэй нийлэлгээр ойлгодог зүйлүүдтэй таарж ах шиг байна гэж бодох юм бол одоо асуумжийг нь орчуулад тэгээд хэллэгүүдийг нь өөрчлөөд магадгүй хүсэх юм бол бид нэр тэр асуумжнэр тулгуурлаад нэмэлт асуултууд хүртэл шингээж болдог байхгүй 6 7 8 асуулттай болгож болно. Эсвэл бүр 30 40 асуулттай асуумж байх юм бол тэнцэнээс нь хэрэггүй манай соёлд нийцэхгүй гэсэн асуултуудыг нь авч хасаад 10 20 асуулттай хэлбэршүүлсэн хувилбараас бүтээж бол гэм мэтлэнгээр ингэж өөрчлөөд одоо бид нэр тухайн арга асуумжаа соёлдоо ашиглах боломжтой болж байна гэсэн. Тэр судалгааг асуултуудыг ингэж өөрчлөхөд ямар ч асуудал байдаг уу? Асуудалтай. Тэрэн дээр жишээ нь дурын нэг хүн орж ирээд энэ асуулт чинь монголчууд ингэж боддог шүү дээ гэдээ бодол дээрээ тулгуурлаад хасчих асуулахгүй тийм. Тэр салбарынх нь дээрэс нь яг үнэхээр нөгөө монгол хүний сэтгэхүйг монгол хүний хэлний одоо тэр онцлог хэв шинжээх тийм. Монголоор юу гэдгийг марцсан. Psycholinguistic гэдэг энэ салбарын хүмүүс одоо байх юм бол илүү баталгаатай зүйл юм. Тэр салбараас холдоол бүр нэг орчуулж байгаа хэлийг сайн мэдгүй хүн орж ирэнгүүтээ ажиллачна гэвэл бас болохгүй шүү дээ. Тэгэхээр ажиллахын шаардлагуудыг маш сайн хангаж тэр мэрэгчлэтнүүдийг маш сайн хамтралыг үүсгэж ийж тэнцэнээс одоо илүү чанартай зүйл гарч ирнэ л гэсэн. За дараагийн асуулт нь болохоор судалгаанд оролцогчдыг хэрхэн яаж сонгох юм бэ? За яагаад төвөр хамгийн их чухал вэ? За тэгээд төвөр сонгохдоо юун дээр анхаарах хэрэгтэй байдаг вэ? За энэ дээр нөгөө бас нөгөө сайн ярьсан судлаачийн ёс зүйн дүрэн бас гарч ирэх байх. За тэгээд ялангуяа хүүхэд эмзэг одоо бүлэг дээр судалгаа хийж байгаа үед одоо анхаарах зүйлс бас байдаг бах тий. Сэний нөгөө төвөрөө яаж сонгох гэвэл судалгааны зорилгоос шалтгаална. Стресс дотроо тэгвэл би яг ямар бүлгийн стрессийг судалмаар байгаа тий. Уур харуу ростроор явдаг хүмүүсийн стрессийн түвшнийг судалмаар байна гэх юм бол ростроор явдаг хүмүүсээр нийт олонлогоо тодорхойлох нь эсвэл би бүр ингээд нийт хүүхдүүдийн стрессийг судалмаар байна гэвэл хүүхдэн дотор хэдээс хэдэн нас байх юм те. Хүүхдийн насны хөгжлөөр нь бага нас дунд нас тэгээд хожуу өсвөр үе гэх мэтчлэнгээр хуваачиж өсвөр үе хожуу өсвөр үегээ хувааж бол тэгвэл тэр хөгжлийн яг аль түвшнийг судлахын гэдэг тэр зорилгоос гарч ирнэ гэсэн. Тэгээд сонгохдоо бол мэдээж хэдэн тооны хүнийг судалвал миний судалгааны үр дүн их олонлогоо төлөөлөх үс байх бай гэдэг тэр зүйлийг бас харгалзаж үзэх хэрэгтэй болно. Тэр маань их олонлогоос гарч ирнэ. Их олонлого гэдэг бол нөгөө ростроор явдаг хүмүүсийг судлаа гэх юм бол нийт Монголд ростроор бас Монгол улсаар хязгаарлагдсан тийм. Монголд ростроор ажилладаг хүмүүс гэж тодорхойлж байгаа бол Монголд ростроор ажилладаг хүмүүс магадгүй за 30-40 мянган байлаа гэдэг таамаглаж л. Тэгэхээр тэрийг баталгаажуулах нөгөө статистик харах хэрэгтэй. Нийт Монголд ростроор ажиллаж байгаа 40 мянган хүн байна. За тэгвэл 40 мянган хүнийг төлөөлөх төвөр нь хэд юм бэ гэдэг дээр бас анализ. Тэрэн дээр нөгөө ихтгэлцлийн хэмжүүр болон магадлалын хувь дараа хязгаарлалт хийж агаад хэд өгөн байх вэ гэдэг. Тэгэхээр ерөнхий судалгаан дээр статистикийн түвшинд их олонлог тодорхой тоог давчих юм бол тэр тоог төлөөлөх үз хүмүүс нь 386 хавцаа гарч ирдэг баха. Ер нь нэг 400 орчим хүнээс судалгаа хийхэд их олонлогоо төлөөлж чадна гэж үздэг. Тэр их олонлог нь 10,000-аас дээш хүн болоод ирэх юм бол 400 хүн байхад хангалттай гэж үздэг. Гэхдээ бид нэр боломж нь нөөц нь мөн итгэлцлийнхаа магадлалыг нь илүү өндөргсөё буюу тухайн гарч ирсэн үр дүнд 99% магадлалаар итгэх боломжтой байхаар хязгаарлах юм бол нөгөө төвөрийн хэмжээ 400-аас хайлаад 1000-2000 хүртэл өсөж болно гэсэн. Тэгэхээр төвөрийн хэмжээ нэмэгдэх тусам судалгааны үр дүнд итгэх итгэл илүү нэмэгддэг байна тийм. Энийг болохоор статистикт law of large number буюу их тооны хууль гэж нэрлэдэг. Бид нар ямар нэгэн зүйлийг хэмжихдээ тухайн хэмжилтийнхаа тоог давтамжийг нэмэгдүүлэх тусам мөн хэмжигдэж байгаа зүйлийнхаа
тоог буюу тэр төврөө нэмэгдүүлэх тусам одоо илүү баталгаатай үр дүнд магадлалын хувьд илүү дээшээгээ хувь нь ахиж ирдэг гэсэн үг тийм. Тэгээ тоогоо сонгох нь, бүлгээ сонгох нь, бүлэг дотроо одоо бүлгүүдийнхаа онцлогоор нь бас ялгаануудыг үсгэж болно. Жишээ нь эрэгтэй эмэгтэй хүмүүс гэж судлах юм уу, эсвэл зөвхөн эрэгтэйчүүд байх юм уу гэх мэтчлээ. Эсвэл сургуулийн хүүхдүүдийг сонгох гэж байгаа бол улсын хувийн харин ялгаж болно. Амьдарж байгаа бүсээр нь сургуулийн бүсээр нь ялгаж болно. Тэр болгоноор нь ялгаануудыг хийгээд тэгээд судалгааныхаа зорилго статистик шинжилгээнээс хамаарат хэрвээ ялгаа үүсгэж байгаа бол хувийн улсын сургууль сурж байгаа хүүхдүүдийн хооронд ямар нэгэн судлах тухайны түвшинд ялгаа байна уу? Насаар нь аль эсвэл нийгмийн эдийн засгийн нөхцөл байдлаар нь хүүсээр нь гэх мэтчлэнгээр тэр судалгааныхаа судалгаа шинжилгээнийхээ арга зүйд тохирсон бас шаардлагуудыг тавиад ингээд түүрээ сонгоно гэсэн. За ерөнхийдөө бол ингээд болчихж байгаа хаа. Тий. Тэгээ мэдээж нөгөө насны бүлгээс шалтгаалаад хэрвээ хүүхдийг судлах байгаа бол IRB-гаар ороод энийг бол одоо ийм түвшинд энэ насны хүүхдүүдэд хэмжигч байгаа зорилготой судалгаа байгаа. Хүүхдүүдийн одоо нэмзэг байдлын хүрээнд нь манай асуумж болж гэнэ үгүй юу гэдгийг IRB-гаар бас оруулаад явах хэрэгтэй байна. Судалгаанд оролцогчдыг сонгохдоо судалгаанд оролцогчд одоо төвөр заавал сайн дурын байх хэрэгтэй юу? Сайн дурын байх хэрэгтэй. Тийм. Хэнийг нэг хийж бид нэр албадж судлах боломжгүй. Сайн дурын байх гэдэг бол бүр юу те одоо суур шалах. Тэр одоо бодохчгүйгээр сайн дурын байх хэрэгтэй гэдэг орхич нь. Юу илүү чухал вэ гэхээр төвөр маань random буюу санамсаргүй байх уугүй юу гэдэг их том асуудал гарч байна. Төврийг бид нар ямар нэгэн байдлаар санаатайгаар сонгочих юм бол судалгааны үр дүнд нөлөөлнө. Бид нар нөгөө нэг 10,000 40,000 ростераар ажилладаг хүмүүс байлаа гэдэг тийчээс 400 хүнээ сонгож авъя гэжлээ л дээ. Тэгэнгүүтээ өөрийнхөө хамгийн ойр байгаа 400 хүнээ очиж судалчих юм бол тэр чинь biased sampling method бол өөрөөр гажуудалтай байна гэсэн. 10,000 хүнийг төлөөлөх хүч төвөр гэдэг бол маш санамсаргүй байдлаар нийт одоо тэр хүмүүсийн ажиллаж байгаа ажлын байр, хүрээлэл, амьдардаг газар нутаг, орон зэргээс нь шалтгаалаад магадгүй Улаанбаатар хотоос 400 төврийнхаа 40,000 ростераар ажилладаг хүмүүсийн 50-60% нь Улаанбаатар хотод төвлөрж байгаа учраас Улаанбаатар хотоос 400 хүнийхээ 200 нь авъя. Өөр бусад аймагуудаас 10 гээд 20 аймагаас 10 хүнийг сонгож авъя те. Ингэж нөгөө 400 хүн чинь нийт Монголын 40,000 хүнийг төлөөлөх хүч болж ирж байна шүү дээ. За тэгтээ 10 гэж ингэж системжилж хуваарлцаад өөрийнхөө мэддэг 10 хүмүүсээ сонгоод иж болохгүй. Тэр чинь судалгаанд оролцох боломжийг нь судалгаанд тэр хүнийг өөрөх боломжн дээр нь мөн тэр хүний нөгөө inclusion exclusion criteria дээр нь суурилж байгаа хүмүүсээс төвөрлөлнө гэсэн. Тэгэхээр энэ одоо саяны нөгөө төвөрлөх сонгосон хүмүүс маань их төвхтэй болсон учраас шууд гоё жишээ орж ирэхгүй болчлоо. Гэхдээ одоо хүүхдүүдийн төвшөнд аваад үзэх юм бол би хүүхдүүдийг хэмжээ гэчээд хамгийн ойрхон байгаа, өөртөө ойрхон байгаа магадгүй миний хувьд бол 84 дугаар сургууль дээр очингууд 84 дугаар сургуулийн хүүхдүүдийг 3,000 4,000 хүүхдүүдийг хэмжэнгүүтээ би 4,000 хүүхдийг хэмжсэн штэ. 4,000 гэдэг чинь их олонлогоо төлөөлөх хүссээс бүр ингээд стандартаас нь давцсан таваагаа штэ гэдэг хэлээд иж болохгүй. Ягаад гэвэл тэнд чинь нэг сургуулийн соёлд одоо сурж байгаа боожж байгаа хүүхдүүд өөрөөр бол тэр хүүхдүүдийн сэтгэхүйн онцлог нь ямарваа нэгэн байдлаар хоорондоо ижилхэн болцсон ба. Тэгвэл 84 дугаар сургуулийн хүүхдүүд хаа байсан Баян үлгэд сурж байгаа нэг сургуулийн 5 дугаар сургуулийн магадгүй 500 хүүхдтэй харьцуулах юм бол энэ чинь тэс ондоо ялгаатай үзэгдэл соёл нийгмийн орчин байж байгаа байхгүй тийм. Тэгэхээр ингэж энэ тэндээс цуглуулж судалгаанд орж байгаа хүүхдүүдэд хүртэл зөвхөн дорж багшийн 10 хүүхдийг эсвэл бадмагшийн 10 хүүхдийг гэж ямар нэгэн байдлаар одоо тэнд өөрийн ойр эсвэл хин нэгний ойр амар хэлбэр байдлаар сонгогч байгаа бол bias үүсэж байна гэсэн. Багшийг нь ч мэдхгүй, хүүхдүүдийг нь ч мэдхгүй байдлаар сайн дурын үндсэн дээрээс хүүхдүүдээс судалгаанд оролцох урилгыг явуулаад тэнцэнс хүүхдүүд би орё гэж ингээ оролцох гэсэн.
За тэгээд яг саяныхтай холбогдуулаад дараагийн хоёр асуултуудаа нийлээд асууж гэж бодлоо. За тэр төвөр дээр бас асуудал үүсэж байна тийм ээ. За тэгвэл судалгааны үр дүнг хэн шалгадсан бэ? За тухайн судалгаа үнэн бодит гэдгийг яг хэрхэн яаж мэддэг юм? За магадгүй их сурвалж дээрээс шалтгаалж магадгүй те. За мөн судалгааны үр дүн одоо олон нийтэд нээлттэй байршуулах үйл явцтай бас холбоотой байж магадгүй те. Эхлээд одоо судлаачид нөгөө танилцуулдаг те. За тэнгүүд тэр судалгааг үзэж байгаа харж байгаа энгийн хүмүүс бол судалгааны үр дүн дээр л төвлөрнө. Үр дүн дүнэлтийг л харна ер нь бол. Тэр судалгааны үйл явцууд нь яаж явсан байх нь баг нэг хамаагүй. За тэгэд хүмүүс судалгааг бас уншихтаа бас ямар алдаа гаргад юм бэ? Яаж уншвал ер нь зүгээр юм бэ те? Хамгийн буруу одоо ойлгохдаг одоо зүйлс байдаг уу? Нэг судалгаагаар л одоо бүгд тийм гэсэн одоо дүнэлт хийх нь бас нэг энэ төр төрлийн байс болчиход байгаа шүү дээ. Хамгийн дүнэлтийг адлаа чинсээ хэлсэн шууд дүгнэлтийг уншдаг тэр хамгийн дүгнэлт. Тэр үр дүн ямар шат дамжлага процедурыг дамжиж явсан байна гэдэг чинь өөрөө үр дүнд шууд нөлөөлж идэг. Тийм учраас хэрвээ ямар нэгэн судалгааны үр дүнд итгэмээр байвал те итгэх хүч зүйл мөн байна уу гэдгийг нь баталгаажуулаад явбал тухайн үйлдэлийг бүтнээр нь уншихаас өөр аргагүй. Тухайн үйлдэлийг бүтнээр уншаад юунда яаж нөлөөлдөг вэ гэдэг тэр суур мэдлэг бас байх хэрэгтэй болчихно гэсэн үг. Тэгэхээр тодорхой нэг салбарын шинжилгээ ухааны өгүүлэл бол олон нийтэд одоо олон нийт уншаад аль эсвэл тэр салбараар ямар нэгэн байдлаар мэрэгшээгүй ч юм уу суралцаагүй хүмүүст хүртээлтэй зүйл мөн үг гэвэл бас биш болчиход байгаа байхгүй. Тийм учраас хоёр дахь их сурвалж буюу ном гэдэг зүйлүүд гарч ирдэг. Тухайн салбарын судлаач өгүүллүүдийг уншиж яагаад маш олон зүйлүүдийг эргцүүлж яагаад ингэж дундаас нь синтезэлж яагаад олон нийтэд хялбар байдлаар бичиглэл болгоод ном болгож гаргаж ирж байгаа байхгүй тийм. За тэр нэг тийм процесс. Юу үр дүнг нь юу үнэн болгож байгаа вэ гэвэл нэгдүгээр тэр бүх процесс үнэн болгоход туйлын чиглэж явах хэрэгтэй. Туйлын байдлаар чиглэж явах хэрэгтэй. Аль нэг шатан дээр за энийг нь ингээд аргалчи. За энийг нь ингээд орлуулчи гэхдээ энэ ажилддаг гэдгийг мэдэхгүйгээр шууд ямар нэг өөр зүйлийг орлуулад судалгааны аль нэг шатанд нь асуудал үүсгэж байгаа бол тэр үр дүнд эргэлзэхээс өөр аргагүй. Тэгвэл судалгаа болгон ийм идеалны явах боломжгүй байхгүй тийм. Хүний нөөцийн асуудал үүснэ, судалгаанд оролцогч нарын асуудал үүснэ. Аль эсвэл судалгаа авсан судлаачийн мэрэгжлийн ур чадварын асуудал үүснэ. Аль эсвэл статистик шинжилгээнийхээ үед статистика бүрэн мэддэггүй учраас алдаатай шинжилгээ хийсэн байж болно. Эсвэл суур нөхцөлүүдийг хангаагүй байж шинжилгээ хийгээд гарч ирсэн үр дүнг энэ бол одоо ийм байна гэд маргаад байж болно тийм. Тэгвэл энэ болгон дээр нь ингээд туйлын анхаарлаа хандуулах хэрэгтэй. Туйлын байдлаар одоо зорж явах хэрэгтэй гэсэн. Энэ нь өөрөө судлаач ёс зүйтэй байдалтай шууд холбоотой. Тэгээд үүнийг дараагийн шатанд хэн баталгаажуулдаг вэ гэвэл хизээ бид нар шинжилгээ ухааны судалгааг баттай мэдлэг болгож тавьж байгаа вэ гэвэл нөгөө нэг нөлөө өндөр бүхий peer review дотроо double blind буюу хоёроос дээш ревю хөрлөө миний өгүүллийг намайг хинбэ гэдгийг нууцлж агаад явуулаад тэнд дэлхийн өөр өнцөг болонд байж байгаа нэг судлаач миний өгүүллийг хараад энэ стандартын түвшин хангаж гинөө манай сэтгүүл дээр орж ирэхэд одоо scope нийцж гинөө гэх мэтчлэнгээр ингэж хань шатлуулж агаад хэрвээ боломжийн өгүүлэл ах юм бол над руу эргүүлээд ийм сайжруулалтыг хийгээд явуулаарай гэж над руу явуул. Нөгөөд нь бид тэрийг нь харж байгаа дахиад сайжруулалтыг одоо би нөгөө судалгааныхаа сул талуудыг нь олж харж байгаа байхгүй тийм. Юуг нь буруу хийсэн байна. Би юуг нь мэдэхгүй учраас алдсан байна гэдгийг хараад сайжруулалтыг дахиад явууллаа. Нөгөө 2-3 ревьюер чинь харж агаад гуруулаа дийлэнх нь буюу 2 болон түүнээс дээш судлаач зөвшөөрөх юм бол одоо миний судалгааны бүтээл аль биесны олон улсын сэтгүүлээр нийтлэгдэж байна гэсэн. Тэгэхээр тэнд ажиллаж байгаа судлаач нар бас энэ судалгааны үр дүн бодиттой байсан үгүй юу гэдгийг хянаж байгаа гэсэн. Одоо ингээд би хин нэгэн орж ирээд тэр сэтгүүлээс судалгааны маань өгүүлэлийг хараад окей нэг ийм судалгаа байгаа маань гэд нэг мэдээлэл авчлаа тийм. Тэгэнгүүт эн чинь бодит байдал үзэгдлийг нэг өнцгөр нэг юм уу хэд хэдэн судлаач өөрсдийнхөө практик дээр тулгуурлаад ингээд нэг судалсан үр дүн байж. Тэгвэл тэр яг бодит байдлыг 100% илэрхийлэх үү гэдэг нөгөө нэг асуудал гарч ирнэ. Тэгвэл энэ зүйлийг өөр
яаж одоо хэмжсэн байна. Өөр энэ зүйлийг хэмждэг ямар арга асуумжууд байд. Ер нь энэ ашигласан арга асуумж нь яг одоо хамгийн сүүлийн үеийн арга асуумж муу юм уу үгүй мүү гэх мэтчлэнгээр уншигч өөрөө хязгаар шүмжлэлтэй хандаад тэрийг ингээд өөрөөр өнцгөөс нь өөрөөр он цаг үеүүдэд хийгдсэн судалгаануудтай харьцуулаад ингээд уншаад үзээд гэсэн чинь судалгааны үр дүнгууд ер нь л нэг чиг рүү гараад байна гэж бодъё л тэ. Одоо энэ үед бид нэр ер нь чинь бас нэг юм бод зүйл байгаад байгаа юм шиг байна шүү гэдэг анхаан шатны ихтгэлтэй болж ирнэ гэсэн. Ерөөсөө шууд үнэхээр нөгөө яг баттай туршилт судалгааг хийчихгүй л бол одоо эргэл зэтэл байгаад байна гэсэн үг тийм. Гэхдээ бас саяны хэрвээ бид нэр туршилт судалгаа хийсэн бол энэ бас нэг өөр нөхцөл шүү. Яагаад тэгэхээр бид нар ямар нэгэн зүйлийн шалтгааныг нь илрүүлэхийн тулд лабораторийн нөхцөлд хүчин зүйлүүдийг удирдах жагаад А зүйлийг Б судалгаанд оролцогчд өгөөд тийм тэнд Б судлаач А зүйлийг авснараа хүртснээрээ ашигласнараа эсвэл сонсож мэдэрснээрээ аливаа нэгэн зүйлийн гүйцэтгэлд нь өөрчлөлт гарч ийн үү гэдгийг нь гаргаж ирж байгаа юм. Энэ төвшөнд тухайн туршилт судалгаа маань зүгээр энгийн корреляцийн ялгааны ассоциацийн төвшөнд хийгдсэн судалгаануудаас илүү жинтэй гэсэн. Тийм учраас ер нь туршилт судалгаа гэдэг бол одоо судалгааны төрлүүдийнхаа төвшөнд юм пирамидын хамгийн дээр орой дээр байгаа зүйл гэсэн үг тийм. Мэдээж энэ туршилт судалгаа нь болохоор RCT буюу Randomized Control Trial гэдэг судалгааны шинжлэх ухааны процедурыг хангасан байх хэвээр. Тэр RCT-г хангасан туршилт судалгаа гэдэг бол ганцаараа бас нийт олонхын ихтгэл үнэмшлийг нийт олонхын мэдлэгийн санг ахиулах үз байх боломжтой. Бүх ёс зүйн болон судалгааныхаа арга гаргачлалыг жинхэнэ нөгөө оптимал өндөр түвшинд нь барьж чадсан бол тийм. Гэтэл бид нар ямар нэгэн байдлаар нөхцөл байдлыг нь өөрчилж яваад тэр зүйлийг туршиж үзэх хэрэгтэй гэсэн. Яг тэр зөвхөн тэр нөхцөл зөвхөн тэр оролцсон хүмүүст л ажилтсан байж магадгүй шүү дээ. Арай нэг өөр соёлын арай нэг өөр боловсролын бэкграундтай нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай хүмүүсийг сонгоод оруулсан чинь яг үүндээ зүйл маань үр дүнг үзүүлэхгүй байж магадгүй шүү дээ. Тийм учраас дахиад л өөр нэг зүйлийг турших хэрэгтэй болчихлоо гэсэн үг л дээ. Тэгэхээр ганцхан судалгаа ер нь бол альч төвшөндөө төлөлийн үнэнг илтгэх боломжгүй. За тэгвэл энэ бүх ярьсан зүйлсүүд нэг базаад тийм ээ. За ямар судалгааг чанартай гэж үздэг юм бэ? Одоо жишээ нь та бол олон судалгаан дээр ажилласан байх тий. За ер нь бол юун дээр нөлөөдлөхөө анхаарч ажиллаж исэн бэ? За мэдээж бусад зүйлсүүд дээр нь анхаарахгүй гэхгүй тийм мэдээж бүх судалгааны одоо зорилтууд дээр шатаараа алхам бүр дээр нь маш чанартай судалгаа хийхин тулд мэдээж илүү сайн төвлөрөх хэрэгтэй тийм ээ. За тэр дундаас тэгтээ судалгаа хийж байгаа үед ер нь юун дээр нь илүү төлхөө анхаарч ажилладаг юм бэ? Миний хувьд бүх хэсэг дээр нь одоо яг гаргасан нийтлсэн байгаа нийтлэлүүдийн хувьд бол янз бүр байгаа. Гэхдээ миний яг одоо хүртэл ажилласан бүх өгүүлэл дээр бүх хэсэг дээр нь шууд өөрөө бичээд contribution буюу ямар нэгэн байдлаар нөлөө оруулдаг юм а гэхэд ерөнхий ингэж flow-ыг нь харж хянаж те яг тухайн хэсгийг бичиж байгаа судлаач нартай ярилцаж санаа дэвшүүлж хэлэлцэж ажилласан ба. Тэгэхээр ерөөсөө огт ямар нэгэн хэсгийг нь хийгээгүй судалгаа өгүүлэл одоогоор байхгүй юм шүү. Тийм. Гэхдээ ер нь дийлэнхтэй яг аль хэсгийг би өөрөө гардаж хийсэн байна уу гэвэл статистик шинжилгээ болон судалгааны арга зүйн метод зэсэг мөн хэлэлцүүлэг дискшн хэсгүүд дээр хамгийн их одоо ажилласан байна. Дийлэнхтэй яагаад introduction-ыг орхичдаг вэхээр introduction буюу literature review судлагдсан байдлын судалгаа гэж монголоор хэлдэг. Тэр судалгаануудыг бол ер нь бол нэгэнд хийж байгаа судалгаагаа ийм бэкграундтай, ийм шалтгаанаар ингэж хийж байгаа шүү гэдгийг одоо үндэслэгийг гаргаж ирдэг хэсэг учраас тэрийг дийлэнхтэй туслах судлаач нар маань одоо хийдэг гэсэн. Тэр судлаач нар маань өөрсдөө туршлага хоригдлуулах зорилгоор судалгааны бүтээл
нийтлүүлэх тийм байдлаар зохиогчоор оролцохын тулд ямар нэгэн бодит contribution хийх ёстой. Тэр түвшинд нь яг чиглүүлж ажиллахын тулд арай бага ажилтдаг болцсон байна. Сүүлийн үед. Тэрээс анхандаа бол бүгдийн л өөрийн л бүх юмаа л өөрсөн шүү дээ. Тэгэж ажиллаж эхэлж байсан. Одоо эндээс л ер нь бол бүх хүмүүс судалгааны талаар ямар нэгэн байдлаар одоо анхны шатны мэдлэгтэй байх хэрэгтэй гэдэг нь ер нь бол гарч ирж байгаа юм л та. Тийм байснаар хүн ер нь critical thinking буюу одоо шүүлтүүртэй хандж эхэлж байгаа. Олон одоо төврүүдээ олон хүмүүс хамрагдсан судалгаа гэдэг тэр судалгаа чанартай гэсэн үг биш ээ, тийм ээ. Одоо 2000 хүн оролцсон, тэдэн мянган хүн оролцсон гэдэг тэр нь чанартай судалгаа гэсэн үг биш шүү, тийм ээ. Одоо интернетэд явж байгаа судалгаагаар батлагдсан энэ гэл тиймэрхүү мэдээллүүд дээр өстө тэдэн мянган хүн оролцсон, маш олон дүмөртэй маш том судалгаа хийсэн гэл тэнд дээрээ суппортч болохгүй, тийм ээ. Одоо тийм анхан шатны тийм одоо мэдлэгтэй болох хэрэгтэй болж байгаа юм л да. Өдөр тутмын амьдралд ерөөхдөө бол шүүлтүүртэй хандахын тулд, тийм ээ. Янз бүрийн мэдээллүүдүүд. Ялангуяа сэтгэл судлал гэдэг бол хүний өдөр тутмын амьдралаа хэрхэн авч явах вэ гэдэгтэй шууд холбоотой. Маш нарийн одоо шинжлэх ухаан байгаа байхгүй тийм. Тэр хүний итгэл үнэмшилтэй ажилтдаг гэсэн. Бусад хатуу шинжлэх ухааны хувьд бол тэнд эцсийн фактуудыг гаргаж ирж байгаа тийм. Онлайн судалгаа, онлайн түвшний онлайн физикчид нар биш л болоод яг юм бодит фактуудыг гаргаж. Тэр бол тэр хүн итгэхээс үл хамааран боддоор оршиж байгаа зүйлүүд байхгүй тийм. Тэрийг би яг амьдралдаа хэрэгтэй үед нь ашиглана. Магадгүй хэрэггүй үед нь ашиглахгүй ингээл байж байна. Гэтэл сэтгэл судлал гэдэг бол тэр хүний хараад, сонсоод, мэдрээд баталгаажуулах боломж, өөрийн онцлог, туршлага, амьдралын нөхцөл байдал, өөр бусад маш олон хүчин зүйлүүдээс хамаарат тухайн хүний амьдралд нь өдөр тутамд нь ингэж дагаж явж явах хүч тэр ухагт хуунуудыг ойлголтуудыг өгч байгаа. Тэгэхээр тэр ойлголт алдаатай аль эсвэл хор охирол учруулах хүч байх юм бол энэ бол массын түвшний хор охирол учруулах хүч одоо зүйл байгаа байхгүй тийм. Тэгэхээр юунд итгэж үнэмшиж амьдрах уу гэдгээ одоо гэдэгтээ байнгын өөртөө шүмжлэлтэй хандах. Ер нь сүүлийн үед альва нөхцөл байдал энэ нийгмийн салбарын сэтгэл судлалын салбарын зүйлс хэрхэн хувирч өөрчлөгдсөн байна гэдгийг хаяада ороод сонирхоод хардаг байх ч юм уу тийм байхаар нь ер нь маш хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо бүр нөгөө 20-30 жилийн өмнө яригддаг байсан сэдвүүдийг сэдвийн хүрээнд ингээд сэтгэлгээ нь явж байгаа бол тэр чинь нөгөө нэг генерашн хооронд гарч ирж байгаа ялгаануудыг чинь магадгүй суурн байж магадгүй болчиход байна шүү дээ. Залуу ихээр ийм, хөшөө ихээр ийм гэдэг нь магадгүй бүр тэр дээр үед хоцрогдсон үзэл санаа, хоцрогдсон судлагдах хүн аль эсвэл судалсаар агаад ахицсан тэр үеийнхаа ойлголтоос төвшнөөс илүү нарийн болцсон, илүү нюанстай болцсон, илүү хөгжсөн байх ийм байгаад байна гэсэн үг л байна тийм. Бидний нөгөө хоёулаа сая өмнө ярьж байхдаа ажиглалт өөрөө судалгааны арга зүй мөн үү гэж ярьжсэн. Ажиглалт бол өгөгдөл цуглуулах арга зүй хамгийн ихтгэл даахгүй итгэх одоо баг боломжгүй тийм. Яг тодорхой нөхцөл боломжтой гэхдээ түүнийг бодит байдлыг илтгэж гинэ гэж төлөвлөн авч үзэх боломжгүй юм арга. Хамгийн их bias тэр зүйл тийм. Хүн болгоны юмыг харж байгаа нь хүртэж хүлээж авч байгаа тэр хүний дотоод физиологи болон сэтгэл зүйн төвшөндөө тэгсэн ондоо өөр баг. Тэгэхээр нэг хүн гаднаас хүн ороод ирэхэд царай өмссөн хувцас, усны өнгө, нүдний өнгө, царайны ерөнхий төрхөөс нь хараад өө энэ ч ямар гоё хүн бэ гэж харж байхад нөгөө нэг хүн тэр болгоно ижлэхэн байж хахад ямар сонин одоо айц төрөлм хүн байж юм уу те ингэж хүртэж үлээж авч байна. Тэгэнгүүтээ түүн дээрээ тулгуурлаа тэр хүнтэй харилцаагаа одоо ямар байх вэ гэдгийг шийднэ гэдэг чинь өөрөө их эрсдэлтэй зүйл болж шүү дээ. Харилцааны төвшинс гэсэн өдрүүдэд бид нар хинтээ яаж харьцах вэ шийдэж явахдаа хүртэл үргэлж critical байх нь одоо хэрэгтэй л байх нь л те. Маш олон эрсдлээс хамгаална тийм. Нэгний эрхийг нь зөрчихгүй байх, нэг нь таагүй мэдрэмж сэтгэл төрүүлэхгүй байх
гэдэгтэй хүртэл холбоотой болоод ирж байна л да. За сүүлийн асуултуудаа яг нийлүүлээд асуулчих гэж бодлоо л да. Энэ нөгөө Монголын хөрсөн дээр ерөөхдөө ямар их байгаа юм бэ гэсэн тийм практик талуудтай илүү холбоотой асуулт их үү дээ. За Монголд сэтгэл судлалын судалгаа ямар түвшинд явж байна вэ? За тэгээд манай улсад судалгаа хийхэд ямар хүндрэл учирч байна? За магадгүй ямар боломжууд илүү байна? За тэгээд ямар чиглэлийн судалгаа илүү дутагдж байна гэж харж байна. Яг сэтгэл судлалын судалгааг бид нэр одоо загварын судалгаа гэж авч үзэх хэрэгтэй байна л да. Өөрөөр бол сэтгэл судлалт юмыг судална гэдэг бол хүний загварын гадаад илэрлийг л судалж байгаа гэдэг хүлээн зөвшөөрөөд санааны онлын түвшнөөсөө халиад тэгээд яг сүүлийн үеийн орчин үеийн арга аргачлалуудыг эмпирист арга аргачлалуудыг оруулж ирж судалгаануудаа шингээх хэрэгтэй гэсэн. Тэгээд тэр оруулж ирж байгаа арга аргачлалууд маань бусад олон улсын түвшиндөө ашиглагдаад хүмүүс хүлээн зөвшөөрөөд тэрэн дээр нь суурлаад дараачийн шин санаанууд гараад ингээ хөгжөө явж байгаа те. Тийшээгээ бид нэр хөрөнгө оруулалт Монголын зүгээс хийх ёстой байхгүй. Хэрвээ шинжлэх ухаан энд ажиллаж байгаа бол те шинжлэх ухаанч гэж хин нэг өөрийгөө нэрлэж байгаа бол энэ чинь зөвхөн Монголын сайн сайхан Монголын эрх ашигын төлөө зүйл биш шүү дээ. Шинжлэх ухаан гэдэг чинь энэ дэлхийн ирээдүйн 50 жилдээ 100 жилдээ 1000 жилдээ хаашаа явах юм бэ гэдэг рүү оруулж байгаа хөрөнгө оруулалт байх ёстой. Гэхдээ мэдээж тэр дотроо тэгвэл Монгол яах вэ гэд харах нь тэрэн дотроо агуулгадж байгаа нэг зүйл гэсэн үг тийм. Гэтэл одоогоор тийшээгээ оруулж байгаа нөгөө хөрөнгө оруулалт маань бид нар хаанаас тэр дэлхийн хүмүүс чинь бусад оронд амьдарч байгаа судлаач нар чинь хаанаас Монголын кейсүүдийг олж авч уншаа гэхээр нөгөө сэтгүүлээс л уншина шүү дээ. Тэгээ яг сэтгүүлийг нь дата баазууд сэтгүүлүүдийг нэгтгэсэн юм дата бааз гэдэг дата баазууд. Тэжээс нь өгүүллийн түвшин Монголын түвшингийн хайлт их юм бол маш цөөн өгүүл гарч ирж байгаа. Яг сүүлийн үед магадгүй AI-тай холбоотойгоор энэ тоо нэмэгдэж байгаа байх гэж би бодод байгаа. Ягаад тэгэхээр ер нь олон улсад сэтгүүлийн эдиторүүд ревьюверүүд юу гэж нэ гэхээр AI-ийн 21 оноос хойш AI гарч ирснээс хойш энэ сэтгүүл ачааллаа даахаа боллоо. Нөлөөний зэрэг үл хамааран бүх түвшний сэтгүүлүүд ачааллаа даахаа болж байгаа юм. Тэр тэнд ч гэсэн Монголоос явж л байгаа. Тэгээд сүүлийн үед нэмэгдэж байгаа. Гэхдээ тэр чинь өөрөө бас нэг эрсдлийг дагуулчихж байгаа юм тийм. Яагаад AI байхгүй байсан үед тийм цөөн буюу жишээ нь би бол яг мастерынхаа дипломын ажлыг бичгээд датабазаас судалгаа хийж яхад Монголд яг аль бие ёсоор нутагшуулт хийсэн сэтгэл судлалын аргыг нутагшуулсан өгүүл байна уу гэж харахад 13-нд хүрэхгүй цөөн байсан байхгүй. 13-нд хүрэхгүй цөөн нутагшуултын өгүүл байгаа бол өөр бусад бүх судалгаанууд аль бие ёсоор нутагшаагүй арга асуумжийг ашиглаж хийсэн судалгаанууд болж таарч байгаа байхгүй. Тэгвэл тэнд хэмжих гээд байгаа зүйлийг нь баталгаажуулаагүй байвал бид нэр тэр зүйлээр хэмжсэн үр дүнд нь өгөгдөлт нь итгэх боломжгүй болчих жоох байхгүй тийм. Тэгэхээр энэ нөгөө орон зай хийгдэх ёстой судалгаанууд маань гэвэл энэ арга асуумжуудыг бид нэгдүгээр орчуулж нутагшуулахаас гадна одоо өөрсдөө зохион бүтээдэг болох хэрэгтэй. Тэнд мэдээж хөрөнгө мөнгө мэдээж яг бүр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үстэй магадгүй институцийн их сургуульд сэтгэл судлалынхаа чиглэлээр тодорхой нэг салбартаа мэрэгсэн ийм мэрэгчлэтнүүд одоо хамтарч ажиллаж байгаа тэр арга асуумжуудыг бүтээн. Тэгэхээр хийх зүйл бол амар их маш их байгаа. Тэгээ арга асуумжуудаа бид нэр гаргаад ирж байгаа бол туршилтынхаа төхөөрөмжүүдийг бид нэр энэ тэндээс импортлж оруулж ирээд эсвэл өөрсдөө бүтээгээд яг хүний ийм зүйлийг ийм мэдрэлсэн энэ зүйлийг ингэж харъя гэх мэтчлэн ингэж хийгээд явъя гэх юм бол бүр энэ бол ингээд тал хээр нутаг байж байгаа байхгүй. Тэрний ингээд хаанч очиод эзэн болоод суух боломжгүй нь бол байгаа байхгүй тийм. Тийм. Сул талын хувьд болохоор тийм хүмүүс судалгаагаа сайн хийж нийтлүүлэхгүй байсан одоо харин нийтлүүлж эхэлж байгаа шиг байна. Гэхдээ тэнд AI-ыг ямар түвшинд ашиглаж байгаа вэ гэдгийг дор бүрнээ хугацтай хандахгүй бол асуудал үүснэ. Тэгвэл
судлах байгаа судалгаагаа арга зүйн түвшнээс нь эхлүүлээд нутагшуулалтаас эхлүүл болох нь. Түүнээс цаашлаад тэр аргаараа өөрийн сонирхож байгаа судалгаагаа хийгээд явхад болж ирэх нь. Тэг гурав дахь нь юу гэж асуулаа? Ямар чиглэлийн судалгаа илүү дутагдж байна гэж тэр арга нутагшуулалт. Гэхдээ арга нутагшуулалтаа энэ бол арга зүйн түвшин, психометрикийн түвшний судалгаа гэдэг хажуугаад дажууд ишээ тавиад яг конструкцийн түвшинд бид нэр юуг судалмаар байна гэвэл бүх зүйл. Одоо байгаа энэ одоо зарим нэгэн Монголын сэтгүүлээс peer review ордоггүй зүгээр өгүүлэл ирлээ тэрийг нийтлэлээ ингэж явж байгаа өгүүллүүд бид нэр сая ярьсанчлан итгэх боломж маш бага ба шүү дээ. Тэгэхээр одоо хүртэл ингээд нөхцөл байдал маань Монголын сэтгэл судлалын салбар маань яг баттай судлагдах хүн маш цөөн байна гэж харж байна. Тэрийг нөгөө нэг датабаз дээр хайлтаа хийгээд ер нь Монголд альсвал Монголыг гадны судлаачид юуг нь судалсан байна гэдгийг харж агаад тэнд судлагдаагүй эсвэл хангалттай судлагдаагүй юм болгоныг бид нэр судлах боломжтой гэсэн. Энэ юм болгон чинь эргээд олон нийтэд Монгол хүмүүстэй дэлхийн шинжлэх ухаанд оруулж байгаа хөрөнгө оруулалтын хувьд ач холбогдолтой гэж хараад тэрийг зөвөр тодорхойлж одоо өөр бусад санхүүжүүлэгч нараас сангуудаас тэтгэлэг грант урамшуул scholarship-уудыг аваад ингээд өөрөө түүнийг хөгжүүлээд судлах тэр амбицтай судлаач нараас маш их хэрэгтэй гэсэн. Тэгвэл судалгаа хийх хүн л хийн шүү дээ. Одоо хүртэл тэгвэл тэр төвшний хүн ерөнхийдөө бол маш цөөн байсан л байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс гарч ирээд ингээд өөрсдийнхөө судалгааны чиглэлийг барьж аваад хоорондоо өрсөлдөөд үр дүн дээрээ тулгуурлаад одоо бодлого руу нөлөөлөл хийж болно. Аль эсвэл яг бодиттой бүтээгдэхүүн үйлчилгээ үүсгээд бүтээгээд тэрийг олон нийтэд зараад борлуулад явж болно тий. Маш олон судлах боломжтой зүйл байгаа гэж би бодож байна. Гэхдээ миний хүмүүсийг илүү сонирхож судлал ирээдүй тийшээ явж байгаа шүү гэж хэлэх юм бол AI-ийн хэрэглээ, AI-ийн зохистой хэрэглээ болон эсцүүдийн хэрэглээ мөн сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг AI-аар орлуулах боломжтой юм. Бодит хүнээс сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ авах AI-аар авах хоорондын ялгаа болон сул талууд, эрсдлүүд энэ болгоныг судлах хэрэгцээ үүсэж байгаа. Яагаад гэвэл ирээдүйд одоо AI гэдэг маань LLM-ийг хэлж байгаа. Тэгээ large language model. Одоо бид нэр зүгээр нэг чат бичээд эсвэл хоолоогоор төхөөрөмжтэй яриад байгаа боловч хэрвээ робот гараад ирэх юм бол сэтгэл зүйчийн оронд робот сууж эхлэхгүй. Тэр орлуулах боломжтой болчихно. Тэгвэл эн чин LLM-ийн яг тэр роботын цаана ажиллаж байгаа модуль нь юу байх вэ гэдгээс шалтгаалаад бас LLM гэж магадгүй л энэ. Гэтэл ингээ арай нэг өөр physical төвшөнд хүртэл контакт үүсэх боломжтой болоод ирэх юм бол эн чин бас нэг өөр зүйл байгаа шүү дээ. Зүгээр компьютер дээр чат бичих хуцаараа хоолойгоо уншуулад хин нэгний хоолойг бодит биш хоолой сонсоод авах. Аль эсвэл үнэхээр урд нь нэг робот суугаа сэтгэл зүйн зөвлөгөө өгч ийн гэж харах хоёрын хооронд ч бас нэг хөрцөл. Тэгэхээр энэ зүйл рүү хоёрдугаарт бид нэр эерэг сэтгэл судлалын салбар одоо дэлхийн нийтэд бүүн болж цэцгэлж байна. Улс болгон иргэдийнхээ аз жаргал сайн сайхан байдлыг нэгдүгüрт тавьж эхэлж байна. Аз жаргалын төлөө амьдрдсан байна гэдгийг ядаж хүлээн зөвшөөрч эхэлж байна. Өмнө нь бол магадгүй капиталист үзэл сурталчилгаасаа болоод ашиг хийх төлөө те эдийн засгийн эрхчлөө нөхрийн төлөө ч юм. Энэ аз жаргалд хүрэх зүйлээ туйлын зорилго нь гэж одоо эндүрч байсан үед ч юм уу те аль эсвэл сэтгэл судлал шинжилгээ ухааны хамгийн гол зорилго нь хүмүүсийн сэтгэл зүйд тулгамдж байгаа асуудлуудыг байхгүй болгохын төлөө байсан гэж харж явсан бол одоо бол тэр сэтгэл зүйн асуудал яг вэ окей тэрийг нь заавал 0 болгоод хүн болгонд асуудалгүй орчин нөхцөлийг бүрдүүлэхтэй биш юм байна. Асуудлыг бид нэр яаж чигээд хүн болгоны хүүхэд болгоны орчин нөхцөлийг одоо туйлын оптимал сайн сайхан байлгах нь хэцүү байна. Тийм учраас тэгвэл энэнийг нь хажуугаар хүнийг яаж аз жаргалтай байлгаж болох вэ? Энэ хоёр зэрэгцэн оршиж болох уу?
Хэдий асуудалтай хүүхэд насыг өнгөрөөсөн ч гэсэндээ заавал эргэж очоод тэр асуудалтайгаа нүүр тулаад за одоо би аз жаргалтай амьдрнаа гэж нойлоосоо эхлэх ёстой мó гэдэг зүйлүүд чинь хилцүүлэгт ороод үгүй юм биш дээ. Хүүхдийн амьдралд юу ч болж болно, хүний амьдралд юу ч болж болно. Ямар ч травматик ивент, ямар ч хүнд хэцүү, эцэг ихтэй асар хамгаалагчтай эдийн засгийн хувьд нэг ядуу байж болох юм байна. Гэхдээ тэр хүүхэд насан туршдаа амьдрах явцдаа 90, 60, 100 наслах үедээ яаж аажмаар аз жаргалтай болох уу гэдэг тэр арга замуудыг нь судлаад гаргаж ирээд одоо дэлхийн нийтээр хүмүүсийн аз жаргал сайн сайхны төлөө анхаарал тавьдаг болчихж байгаа байхгүй. Тийшээ хөрөнгө оруулж гэнэ гэсэн. Асуудлыг нь шийдээд асуудлыг нь байхгүй болгохын төлөө хөрөнгө оруулахаас илүүтэйгээр ийшээ хөрөнгө оруулах нь илүү ач холбогдолтой гэсэн үг тийм. Тэгэхээр мэдээж босод бүх зүйлүүд энд давхар явж л байгаа шүү. Одоо хизээш энэ зүйлүүд хэрэггүй болчихно гэсэн үг. Энэ зүйлүүд удахгүй хэрэггүй болчихно гэсэн үг биш. Зүгээр л ийшээгээ бас харах юм бол бид нэр хүмүүст өгөх зүйл маш их байгаа гэж бодод. Тэгэхээр бас энэ эрг сэтгэл судлал. Эрг сэтгэл судлал дотроо бас энэ юунууд байна л да. Нийгэм сэтгэл хөдлөлийн чадваруудын судлагдсан ялангуяа Монголд нэг хэрэгтэй зүйл байгаа даа. Тэгэхгүй бол бас л нийгэм сэтгэл хөдлөлийн чадвар сул байгаагаас улбаалдаг нийгмийн тулгамдсан асуудлууд. Ялангуяа бүр улсын тулгамдсан асуудлууд тий. Сайхан хэрвээ одоо чих тавин бодит асуудлууд юу байна гэдэг чих тавин сонсдог бол амиа оролт жишээ Монголд маш том асуудал. Масруулах бодит сэтгцэд нөлөөт эмийн хэрэглээ маш том асуудал. Бүр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн юм асуудал. Тэр бол хаанаас эхэлж яах гэвэл хүний хүүхдийн өсвөр насны хүүхдийн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг өдөртөн зохицуулах юуны төлөө амьдарч байгаа вэ? Би тулгарч байгаа асуудлыг даван тулахад гадны нөлөө, гадны оролцоо шаардлагагүйгээр би өөрийнхөө дотоод өгөгдлөөр надад байгаа давуу талаар даван тулах боломжтой гэдэг тэр итгэл үнэмшил. Мөн нийгэмд бусдад одоо үр ашигтай хамтран ажиллаж нийгмийн идэвхтэй гишүүн байх үүднээсээ бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож, бусдад талархаж, бусдыг инэрч, асарч хайрлж чаддаг тийм хүмүүс. Одоо тэр чадварыг нь хүүхдүүдэд өгөх хэрэгтэй гэсэн. Гэтэл өдий хүртэл боловсролын системээр бид нэр энэ зүйлийг хийгээгүй байхгүй. Дөнгөж 24 оноос л ерөнхий боловсролын ерөнхий газраас болон яамнаас сайдын одоо тушаалаар энэ хуулинд боловсролд нийгэм сэтгэл хөдлөлийн чадварыг хөгжүүлнэ гэдэг үг анх удаа орж ирж байгаа байхгүй. Тэр хүрээндээ одоо бид нар сөбөөс нь эхлээд ингээд боловсрол талаас нь хараад хандаад эхэлж байна л та. Тэгэхээр энэ чиглэлээр ч гэсэндээ хийх зүйлүүд маш их байгаа. Тийш бас хүмүүсийг анхаарах юм бол бүр ингэж нөгөө нэг нэгээр зөвлөгөө өгдөг нөлөөгөөсөө илүү томоор маасаар нөлөөлөх боломж байна гэсэн үг тийм. Хэрвээ үнэхээр ингээд хүний амьдралд тус дэм болъё, хин нэгний амьдралд өөрчлөлт авчиръя гэж хүсэж байгаа бол зөвлөгөөний салбар бол үнэхээр тэр салбар мөн талбар мөн. Гэхдээ он удаан жилтэй бүр ингээд маасаар нь улсаас халиад твээр нь дэлхийн түвшинд нөлөөлөх боломж бол одоо судалгаал гэж би бол одоогоор харж байна. Сонсож байгаа сонсогчд маань бас тань тодорхой хэмжээний мэдлэг байна гэж бодож ивэл зөв come here тийм ээ. Энэ бол таны хүлээж байгаа маш их ажил байна. Судалгааны талбар бол үнэхээр нээлттэй байна. Ялангуяа Монгол улсад тийм ээ. Энэ бид нэг ингээд системд айгүй их сэтгэл ханамжгүй байгаа тийм. Хүмүүсийнхаа боловсролдоо одоо хөрөнгө оруулахгүй байна. Аль эсвэл хүмүүсийн эдийн засгийн нөхцөл байдал сул дорой муу байна. Тийм учраас хангалттай одоо хэрэгцээг хангаж чадахгүй байж гэдэг тийм. Энэ болгон маань энэ системийн бодлогын үр дүн баггүй тийм. Тэгвэл тэр системийг өөрчлөхийн тулд улсын хурлын гишүүд маань бодлого тодорхойлогчдод маань хаашаа явах вэ, ямар шийдвэр гаргах вэ гэдэгтээ ашиглах өгөгдөл аргументуудыг судлаач нар л гаргаж өгдөг байхгүй. Судлаач нар судалгаагаа хийгээд
нөхцөл байдал ийм байна, ийм зүйл ажиллаж ийн, ингэх ёстой маань, олон улсад ингэдэг юм байна гэдэг тэр мэдээллээр бодлого боловсруулагч нарт информ хийж мэдээлж байгаа. Тэрийг шийдвэр гаргагч нар хуулийн төсөлтөө хуульдаа ямар байдлаар оруулж иж энэ зүйлийг бид нэр хэрэгжүүлэх вэ гэж одоо цаашаа явна гэсэн үг тийм. Хамгийн наадлын бодит жишээ бол Скандинавын орнуудад жишээ нь ажлын 4 хоногийг туршаад эхлээд яваад байна шүү дээ. Тэнд ерөнхийлөгчийн ерөнхий сайд нь ажлын 4 хоногтой байхыг ингээд хуулиндаа оруулж эхэлж байна. Яагаад? Судлаач нар ажлын 4 хоногтой байх нь эдийн засгийн үр өгөөжийнхөө түвшинд ч хүмүүсийн амьдралын сэтгэл ханамж аз жаргалын түвшинд ч эерэг нөлөөтэй байгаа учраас 4 хоногтой байх нь 5 хоногтой байхаас дээр байгаад байна гэдгийг л маш олон судалгаагаар дэмжиж тийшээгээ advocate хийгээд баталгаажуулаад байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө тэнд бодлого боловсруулагч нар чинь бид нар яагаад үр ашиггүй зүйлийг одоо хүртэл хийгээд байгаа юм бэ? Үр ашигтай зүйлийг хийе л да гэд 4 хоногтой болчих шүү дээ. Өөр жишээ гэвэл Нью-Йоркийн их сургуулийн Jonathan Haidt гэж судлаачийн саяхан Монголдоос орчуулагдсан байх шүү лээ. Anxious Generation буюу түгшүүртэй үеийнхэн гэдэг ийм ном ба. Тэр номыг бичсэн судалгааны багийнхны нөлөөн дөр яаж ийнэ гэвэл саяхан Австрали жишээ нь 16 наснаас доош насны хүүхдүүдийг сошиал медиа хэрэглүүлэхгүй байх хуулигаа баталж байгаа байхгүй. Яагаад вэ гэвэл 16 наснаас өмнө сошиал медиа хэрэглэж байгаа хүүхдүүдийн 16 наснаас хойш тулгамдж байгаа сэтгцийн асуудлууд нь дийлэнхтэй сошиал медиас үүдэлтэй байгаа гэдгийг тэнд судлаач нар баталгаажуулаад байгаа учраас энэ бүр олон улсын түвшинд нөлөөлж байгаа. Тэнгүүд саяхан Франц Макрон жишээ нь 15 наснаас доошоо хүүхдүүдэд сошиал медиа хэрэглүүлэхгүй байх хуулийг одоо яаралтай судлаа гэж чиглэл өгөөд энэ түвшнээр хандж эхэлж байгаа юм. Тэгэхээр тэнд бид нар одоо амьдарч байгаа нөхцөл байдлаа сэтгэл ханамжгүй байгаад байгаа бол асуудалтай байна гэдгийг мэдээд байгаа бол өөрчлөлмөр байвал өөрчлөх зам нь судалгаа шинжилгээний замаар үр дүн гаргаж ирээд түүгээрээ дамжуулан дэшегээ бид нарыг сонголтоороо саналаа өгөөд төлөөлөө гараад ирсэн байгаа хүмүүст тэр хэрэглэгдэхүүнийг өгөх хэрэгтэй гэсэн. Тэгвэл одоо бас бид нэр тэр хэрэглэгдэхүүнийг бас хангалттай өөрсдөө гаргаж магадгүй өгөхгүй байгаа мөртлөө зөв шийдвэр гаргахыг тэнцвэрээс хүсэж байгаа байхгүй. Зөв шийдвэр юун дээр тулгуурлаж гаргах юм гэвэл үндэслэж байгаа үндэслэгээнүүд нь хэр бодиттой байна уу гэдэг дээрээс гарч ирж шүү дээ. Гэсэн чи яг тэр үндэслэгээ бодит байдал нь бас байхгүй. Гэтэл тэр нөгөө хүмүүс маань өөрсдөө бас тэрийг гаргаж ирэх санхүүжилтийг энэ дээрээс нь өгөхгүй байна гэдэг нэг юм муухай цикл байна л да тий. Гэтэ ямар ч байсан судалгаа гэдэг бол ийм л том нөлөөтэй дэлхийн ертөнд сорвоо ертөнд цаашаа явах юм бэ гэдгийг чиглүүлж өгч байгаа л зүйл шүү гэдгийг харчих юм бол амар сонирхолтой салбар. Маш сонирхолтой салбар. Окей. За хамгийн сүүлчийн асуултаа асууад подкаст өндөрлөё. За тэр нь болохоор ирээдүйд сэтгэл судлаачаар за магадгүй те судалгааны чиглэлээр дагнаж ажиллах хүсэлтэй байгаа хүмүүст зориулж та юу гэж хэлэх вэ? Юу гэж зөвлөх вэ? Яг саяны зорилго гэдэг зүйл. Эсвэл судлал гэдэг энэ салбарт ажиллах гэж байгаа бол ямар ч салбар хамаагүй судалгаач вэ, зөвлөгөөч вэ, зорилго чинь юу вэ гэдэг тэр зүйл. Тэр зорилго чинь бусад хүмүүс рүү олон нийт рүү чиглэж гин үү? Эсвэл зөвхөн өөрөө чинь төлөө хувийн эрх ашигын чинь төлөө чиглэж гин үү гэдэг тэрийг асууад байна. Сэтгэл судлалын шинжилгээ ухаан руу орж ирж байгаа бол хизээч өөрийн эрх ашигын төлөө зорилго тавих юм бол тэр зорилго чинь баг хизээч биелэхгүй. Өөрийн эрх ашиг гэдэг бол би сайн сайхан бай, би эдийн засгийн эрхчлөөнд хүрье. Эдийн засгийн эрхчлөө гэдэг бол яг одоо Монголын сэтгэл судлалын салбарт бол баг хизээч хүрэхгүй тийм. Яг одоогийн түвшиндээ, одоогийн нөхцөл байдалд бол. Тэгэхээр тэр зорилго олон нийтийн сайн сайхны төлөө энэ дэлхийн ертөнц дэлхий дээр амьдарч байгаа 8 тэрбум хүн магадгүй яавал инх тайван бүх хүн аз жаргалтай бүх хүн зовлонгоос хол тий байх уу ингэж аз жаргалтай байснараа эргээд би болон миний гэр бүлийнхэн миний өөр хүүхэд ч гэсэндээ тийм дэлхийн ертөнцид амьдрах юм байна штэ гэж ингэж системтэйгэр нь магадгүй харж системээр нь харж түүний төлөө ямар нэгэн зүйлийг зорих юм бол илүү урт хугацаанд амжилттай байх. Тэгэхгүй бол зорилгоо арай жахан жижигэр ч юм уу хувийн эрх ашигын төлөө харсан байх юм бол явандаа байж байгаа амар шантархуйц нөхцөл байдал байгаа. Тэ энэ салбар маань өөрөө тийм байгаа байхгүй.
кинон дээрээс хардаг шиг те хуваараа зөвлөгөө өгөөд ингээд амьдрна гэдэг бол маш хэцүү. Магадгүй ингээд явж байгаа хэсэг бүлэг хүмүүс байгаа л. Гэтэ тэр бүлгийн нэг гишүүн болё гэх юм бол нэлээд амтармаатай зүйлийг даван толгох тий. Тэр төвшөнд очтлоо. Тэгээд тийшээ очих гэсэрэн байтал нөгөө залхаад алшираад заа болио байлиг. Өөр зүйл өөр салбар руу орох ч юм уу. Тийм зүйл гарч иж магадгүй л гэж би зүгээр бодож байгаа шүү. Би бодлоо шүү. Окей. За барыг мета подкастын уламжлалыг хийчихвээ яач. Халааснаас бол үлдсэн үү гэдэг. Нөгөө зочин оролцогч маань сонсож байгаа сонсогч нараас асуулт асуудаг. Тийм. Сэний асуултаа барыг асууж өгөө. Ер нь одоо нөгөө аз жаргал гэх байгаа тийм амьдралын сэтгэл ханамж гэлээ. Яагаад хүмүүс олон улс нийгмийн салбарын хүмүүсийн аз жаргал амьдралын сэтгэл ханамж руу харж байгаа нөхөр амьдралын сэтгэл ханамж аз жаргал өндөр байна гэдэг маань өөрөө сэтгцэд болгоомдох асуудлуудыг бампер хийдэг нэг конструкц аваад байгаа. Нэг хүчин зүйл аваад байгаа. Би амьдралдаа сэтгэл ханамжтай байх юм бол би бага стресстэй. Би бага түгшүүрт өртдөг. Эсвэл би бага хальсралт өртдөг. Зөвхөн нэг конструкц тийм. Гэхдээ үүний хажуугаар давхар нэг амьдралын зорилго гэдэг зүйл маш том зүйл байхгүй. Эрэг сэтгэл судлал дотор амьдралын зорилго байгаа юу гэдэг юуны төлөө ямар утга учирын төлөө амьдарч байгаа вэ гэдэг тухайн хүн өглөө болгон нүдэ нэгээд орноосоо толоогоо хөндөлгөөд ажил хийгээд ажилдаа яваад тэнд стрессийг даван туулаад тэнд харилцааны асуудлуудыг даван туулаад өдөр хоног өнгөрөөгөө ингээ явж байгаагийн нэг том хүчин зүйл нь тэр утга учир амьдралын зорилго. Тэр зорилгыг асар том байх нь хамаагүй, үл бүтэх байх нь хамаагүй. Хэр achievable байна уу гэдгээс үл хамааран хэр одоо гүйцэтгүүлэх боломжтой байна уу гэдгээс үл хамааран хүнд өгж байгаа ашиг тус нь ижлэхэн байгаа байхгүй. Нобелийн шагнал авах гэж зорилго тавьсан ч болно. Яагаад болохгүй гэж тийм. Эсвэл дэлхийн ертөнцийг бүх одоо өвчин эмгэгээс нь илааршуулж ямар ч өвчин эмгэггүй болгоно гэж зорилго байсан ч хамаагүй. Энэ чинь хизээ нэгэн цагт 1000 жилийн дараа 2000 жилийн дараа хүрсэн байх боломжтой зүйл шүү дээ. Би тэрний төлөө өдөр болгон босч ирээд үйлдэл хийж ийн гэдэг чинь яг мөнгө хөрөмтлүүлж байгаатай ижлэх. Миний өдөр тутам хийж байгаа үйлдэл тэг хэдэн мянганы 1% нөлөө үзүүлж байгаа байх нь хамаагүй. Эцсийн дүндээ 1 гэдэг бүхэл тоонд хүрнэ гэдгийг харцсан л байгаа бол өдөр тутам хийж байгаа зүйлүүд чинь таашаал сэтгэл ханамж тулгарч байгаа асуудлуудыг даван туулах тэр сэтлийг хүнд өгчдөг. Бид нэр мөнгөө 100 төгрөг 200 төгрөг байна хамаагүй хоримтлуул гэдэг шүү дээ. Эцсийн зорилго чи их мөнгөтэй болох гэдэг. Эсвэл тодорхой тооны мөнгөнд хүрэх гэдэг. 100 200-аас үл хамааран 1 2 ч байна бүр хамаагүй тийшээ хоримтлуулах юм бол ирээдүйд их мөнгөтэй болох нь бол гарцааг байхгүй тийм. Их мөнгөтэй болж л таараа. Түүнтэй ижлэх би өдөр тутам хийж байгаа үйлдэл маань тэр зорилгын төлөө чиглэж л байгаа бол магадгүй би өөрийнхөө амьдарч байгаа хугацаанд гүйцэлдэж чадахгүй ч магадгүй. Би тэр зүйлийг хийсэн хүн биш байж магадгүй. Тэгээд эзэн нэгэн цагт хин нэгэн тэр зүйлийг хийхэд миний хийсэн зүйлийн үр ашиг тэнд нөлөөлсөн байгаа гэдэг л одоо зүйл ахгүй тийм. Тэрний л одоо итгэж тэрнээс урам таашаал, урамшил, урам авч, таашаал авч, сэтгэл ханамж авч өөртөө итгэж тийм. Мөн одоо өөр маш олон хүмүүс надтай ижлэхэн зүйлийг зориод тийш явж байгаа. Тийм учраас тэр хүмүүстэй би яаж хамтарч нөгөө өдөр тутмынхаа тэг 1000-ны 1 байсныгаа тэг 100-ны 1 болгох уу? Тэг 10-ны 1 болгох уу? Гэдэг рүү хараад яаж илүү үр нөлөөтэй байх уу гэдгээ ингээд ирж хайгаад тий. Ингээ яваад ирэхин цагт тэгэл эрэг сэтгэл судлалын өнцгөөс бол маш том одоо бусад өөр сэтгэц тулгамдж байгаа асуудлуудыг бампер хийж байгаа нэг хүчин зүйл болж байна л гэсэн. За энэ удаагийн дугаарын зочны маань сонсогчдод асууж байгаа асуулт бол таны зорилго юу вэ? Тийм ээ. Нэлийн зорилго утга учир. За окей. За эрхэм мөндөд үзэгчтэй сонсогчдоо энэ удаагийн мета подкастын дугаар инхэн өндөрлөж байна. Энэхүү дугаарт Сэт сургалт Монгол төрийн бас байгууллагын сэтгэл судлаач Зүч оролцлоо.
Баярлалаа. За тэгээд энэ удаагийн дугаар ийхэн өндөрлөж байна. За дараагийн дугаараар эргүү уулзтлаа. Түр баяртай. Энэ удаагийн дугаарыг сонссон сонсогч та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Баяртай.